За сайн байцгаана уу? За бүгдээрэнд энэ орой минь төргийа. Бүгдээрээ сайхан үйлчлчихөөж байна уу? За өвлийн үлрэл багш нь өвлийн үлрэлд их дуртай гэж ярьдаг. Үл өөрөө тийм гой гайхамшигтай гоё үлрэл, тансаг үлрэл их гоё, өнгөн гоё, чимээн гоё, дурсамж нь гоё те. Ерөөдөө үл өөрөө тийм гайхамшигтай шинж чанараараа их үйл явдал их өрнөлттэй тийм тансаг гоё одоо агуу сайхан улирал өвөл бол илүү их одоо дэлхийн нийтээр өвлийн улирал бид нар хамрагдаж байгаа л да ерөөдөө. Тэгээд газар орон болгон одоо бүгд шинэ оныг өгтөж хуучин оноо үдэж ажил амжилтаар бүгдээрээ дүүрэн элбэг сайхан ололттой амжилттай айл гэр бүхэн уурын амьсгал гоётой эрүүл мэнд гоётой бүх хүн хаана бүгдээрээ эрүүл сарвал шинэ оног гоё өгтөж байгаа. Ямарваа он жилүүд өөрөө тийм гоё дурсамжтай өөрөө тийм гоё түүх өгүүлдэг. Эргээд олон жилийн дараа одоо тэр дурсамжийг бид сэргээж ярьдаг. Ерөөдөө хүн амьдралд их үйл бүтээх гэж, цогцлоох гэж, дэлхийн ертөнцийг аргадах гэж, үргэлжлүүлэх гэж, дэлгэрүүлэх гэж, цэцэглүүлэх гэж одоо энд бид нар илгээгдэж ирсэн учраас хүн болгон туйлын өндөр хариуцлагатай дор одоо гэр бүлтэй, хүүхэдтэй, ажил төрөлдөө, найз нөхдөдтэй ер хамт олондоо бүгдээрээ хиндээ бас гоё ээлттэй, нээлттэй гоё хүн болгон гоё амны бэлгээр их гоё шинэ оны хүн болгон гоё өргөн дэлгэр гоё сайхан тайван амгалан гоё сэтгэл өөдрөг бүгдээрээ гоё өгтөж одоо шинэ онтой бүгд гоё одоо мэдлэх ёстой, золгох ёстой. Он гэдэг он жилүүд өөрснөө тийм гоё гайхамшигтай орж ирдэг. Гайхамшигтай. Өмнөх он жилүүдийг яаж үтсэн одоо бол одоо энэ он жилүүдэд хүн болгоно нас нэг нэгээр ахиж явдаг. Нас ахих тусам хүн илүү гоё ухаажиж, илүү төвчээр сууж, илүү ухаан сууж тий сэтгэлийн хат сууж хүн одоо амьдралаас хүн ерөөдөө цаг тутам, улирал тутам, жил тутам хүн амьдралаас маш их сургамж авч, маш их одоо ухаан сууж одоо амьдралыг зөв заалах, зөв чиглүүлэх, бие биендээ илгэмсэг байх, бие биенээ хүндэтгэлтэй байх, бие биендээ талархах энэ ариун гэгээн үйлийг хүн болгон ерөөдөө манай Монголын эмэгтэйчүүд илүү дэлгэрүүлэх ёстой. Эмэгтэй хүн илүү бүх ачааг үүрэх ёстой. Яг тэр үүднээсээ илүү төмнийг дандаа гоё өрөөж, төмнийг дандаа гоё бодож, одоо дандаа гоё сэтгэл өгч, урам өгч, одоо дэм өгч, одоо харамгүй нинжин сэтгэлээ монголчууд бие биендээ л илгэмсэг байдаг. Хүн ядарч болно, туйлдж болно, зовж болно, өвдөж болно, хоосорч болно тий ганцаардаж болно. Яг тэр болгоныг л бид нэр сэтгэлийн дэм өгч хүн хүнээ хайрлахгүй юм бол, хүн хүндээ итгэхгүй юм бол, хүн хүнээ дэмнэхгүй юм бол цөөхөн бид нар маш их олон одоо залуучууд, маш олон гэр бүлүүд маш их өвчнөд ороогдож янз янзын одоо мэдээ сонсохоор бас жоохон одоо багш нь жоохон эмзэглэх гээд байгаа маа. Тийм учраас олон эмэгтэйчүүдээ бас дороо бүгдээрээс одоо гоё юм ярьж бие биендээ сэтгэлийн дэм өгч шинэ оноо бид нар хаана бүгдээрээ гоё амар амгалан гоё ухтаж гарах ёстой. Хуучин оноо одоо энэ өнгөрсөн одоо янз янзын асуудлуудаа хуучин ондоо үлдээгээд шинэ ондоо алдаан дээрээ одоо ухаажиж шинэ ондоо илүүх одоо бүгд одоо төлөвлөгөөтэй бүгд одоо өөрсдийн хямраландаа одоо өөрсдийнхөө бүх юмыг гоё гэгээн болгож гоё одоо бүгдээрээ арай өөр одоо сэтгхүйгээр өөр ухамсараар одоо өөр одоо бодлоор дотроосоо гоё арай өөрөөр хүн болгон дордороо арай өөрөөр амьдрах ёстой гэдгийг хэлмээр байна. За бүгдээрэнд нь орой минь баярлалаа та нартай багштайгаа хамт орж ирсэнд баярлалаа. Амьдрал өөрөө тэр баялаг, амьдрал өөрөө тийм дэлгэр, амьдрал өөрөө тэр агуу. Энэ амьдралыг бид тэсэж давж бид нар л туулна, бид нар л давна, бид нар гитлэн.
Амьдралд өөрөө сайнтай муутай, ирэнтэй бараатай бүхэн биднийг дамжаад туулаад бид нар одоо гитлэл гарна. Ямар ч арга байхгүй. Одоо нэгэнт өөр дээр ирсэн, танаад ирсэн гай, зовлон, өвчин, тахал одоо янз янзын юмыг бити сэтгэлээр уун, бити хүчтэй ай, бити эмзэгэл. Ерөнхийдөө хамгийн том хатуу жил, хамгийн том төвчээр, хамгийн юм ерөнхийдөө эмэгтэй хүнд илүүх тэнгэр өгсөн байдгийг. Нэг ялангуяа Монголын эмэгтэйчүүдэд хамгийн дээдийн чадвар, дээдийн авиас, дээдийн төвчээр, дээдийн ухамсар, дээдийн хамгийн нэг тэнгэр танарт харамгүй өгдөг. Амьдралын явцад, зовх явцад, өвдөх явцад, амьдрал дундрах явцад, үргүү болох хагацах явцад та нар хамгийн юмаа маш их өөрснөө амьдралын явцад гээдэг. Ухамсараа гээ, сүжгээ гээ, итгэл сэтгэлээ гээ. Сайхан чанарууд өөрөө аслагдаж холдох тусам, та өтлөх тусам өөрийгөө өөрөөр харна. Сайхан юм алдагдаад ирэхээр маш их сэтгэлийн ганцаардал, хүний ганцаардал орсноо хожим ойлгоно. Тийм учраас тэгээд ганцаардаад ирэхээр төмөнд хаягдсан юм шиг, гээгдсэн юм шиг, төмнөөс холдсон юм шиг ерөөдөө тийм байдалд маш олон залуучууд их эрсдэлд өртөж байгааг багш нь ажиглаж байгаа. Тийм учраас энэ гой залуу насандаа цэцэглэж, дэвжиж амьдралыг зүгээр л одоо сургууль гэдээ ойлгож байгаа. Та сургууль жоохон одоо өөрөө амьдралын сургуультай жоохон бүдрээд байна. Хитрхи шартай байна, ааштай байна, хартай байна. Одоо атаархуу байна, маш их харан байна. Одоо тэр муухай зангуудаар хаяад ах юм бол та амьдралд ямарваа юмд бүдрэхгүй, сэтгэлийн хатаар маш гоё тайвнаар давж гарна. Ямарваа асуудлууд үүсвэл ерөөдөө өөртөө илүүх одоо анхаарал тавьж одоо юун дээр алдав, ямар би зан гаргачихв, ямар хатуу үг хэлчихв, хинт хэлчихв, хэнийг би одоо эйгүү одоо хатуу доромжилчих гэдэг. Ер нь монголчууд ерөөдөө тийм цаанаасаа хөх толботон монголчууд цаанаасаа одоо ихээс төрхөөсөө цаанаасаа тийм хатуу одоо зангаргаар үг нь хатуу, зан нь хатуу, үйлдэл нь хатуу, цаанаасаа тийм ир эмгүү тэгж одоо төрцөн бие чи яах юм. Ингээд төрцөн ингээд харсан болгондоо атаархаа шарлахаад ээж бас болохгүй. Ерөөдөө хүнд ямар үед ямар үг хэлэхээ маш бодож хэлэх хэрэгтэй. Та тэр хүнийг Айнштайныг мэдсээр үжээ та хатуурхаад яах юм. Үг үгэндээ ороодож өөрөө унана гэдэг. Үг ерөөхдөө зөв хүнээ олохгүй эргэж өөртөө үг буцаж ирдэг. Тийм учраас монголчууд нэг урт хэл хүзүү орооно гэдэг чинь цаагаараа бас нэг манай нэг хуучны үгнүүд ерөөхдөө маш их цаагаараа онч мэргэн байдаг. Тийм учраас өнөөдөр шинэ ондоо бүгдээрээ хуучин юмаа мартаж, хуучин сэтгэлгээ, хуучин бодол, хуучин болгоноо бүгдээрээ мартаж гээж шинэ ондоо ирэхэд хүн болгоныг сайхан тайван амгалан аашаа засаад бүх муу юмаа бүгдийг мартаад одоо он дуусахаас өмнө хэд хоног байна бүгдээрээ наранд бүх одоо уучлал төршөөлөө маш хэмжээтэй гуух хэрэгтэй. Нараар дамжиж та нарын уучлалтыг хүлээж авдаг. Энэ ондоо би ямар хөвдвөө? Энэ онд би ямар их үзэж уналтанд орвоо? Хүн болон бодож байгаа дордроо. Одоо өнгөрсөн энэ яг энэ 25 ондоо тэр болгоно одоо оны төгсгөлд одоо наранд сайхан хэл юунаас болоод яагаад өөрөөсөө ямар шалтгаанаар одоо тийм байдалд орсон элдэн далангуу сайнтай муутай нэр тэнгэр та нарыг муу юмаа нуух болгон тэнгэр дургу. Тийм учраас муу юмаа илүүх тэнгэрт илүүх нээлттэйгээр бүр талархалтайгаар бүр сэтгэлийн амар амгалангаар сайхан тайлбарлаад ярь. Тэнгэр таныг үнэн худлыг тэнгэр өөрөө таныг шүүнэ, өөрөө шүүн, маш гайхамшиг. Та худлаа хэлж нэр хүндээ одоо барааж яах вэ? Ерөөдөө тэнгэр таныг хэр үнэн, хэр шудраг, хэр
зөв ярихыг чинь хэр ухамсартай одоо тайллаа зөв хэлхий чинь Тэнгэр та нарын босон процессыг Тэнгэр хардсан байгаа. Дуулсан байгаа. Та мянга нуугаад ямар ч нэмэр байхгүй. Тийм учраас одоо харин илүү уучлалт гуйж сэтгэлийн амар амгалан одоо өөрийнхөө алжаал тайлыг гой болгож энэ шинэ ондоо арай өөр бас нэг жоохон ухаан заагаад нас явж жилээс жилд одоо нас чинь дээшилж байгаа учраас амьдралын ухаан суугаад одоо ямар юм жоохон бөөртэй хандлага нь гоё үг нь гоё тий хүнд нэг зөв хайрцаг заавал хүнтэй хэрэлдэх заавал дээр нь гарах заавал тэрнтэй маргах шаардлагагүй ерөөхдөө зүгээр л дуугүй байх чинь ерөөхдөө маш их та өөрийгөө аварч яах гэсэн. Тэрээс тэр хүнд буулт өгöd байгаа даа биш. Ерөөхдөө ухаантай хүн дууга хураадаг хэрэлдэхийг хүсдэггүй. Ерөөхдөө дууга хураачлал ухаантай тэгээ шир зааж гин гэсэн. Ер нь монголчууд ямарваа юм тэгнэх зараг үүсгээд харт хүн биш. Яах вэ? Яг хэрэгтэй хүнд нь маш хатуу яг оновчтой зөв үг л хэл. Тэрээс ш нэх нуршаал хэрүүлийг улам дэлгэрүүлээд авах шаардлага байхгүй. Ер нь монголчуудын үг нь хатуу, бодол нь хатуу. Одоо ерөнхийдөө цаанаасаа тэгээд одоо юу гэм одоо үгний одоо гайхамшиг, ухааны гайхамшиг, мэдлэгийн гайхамшиг, оюуны цар хүрээ ерөөдөө монголчууд ерөөдөө гайхамшигаараа мундаг. Тэгээ сайныг дэлгэрүүлэхгүй мууг илүүх одоо өлгөж аваал одоо мууг илүүх чааш нь тараагаал мууг илүүх яриад ах ерөөсөө шаардлага байхгүй. Сайн мэдээ илүүх бие биендээ түгээж сайн мэдээ. Муу мэдээ бол энэ амаараа та юу ярина түүгээрээ амьдрдээ. Амаараа сайн яриа сайн түгээгээл таны амьдрал, таны ажил үйлс, таны босоо хямар заяа өөрөө цаашаа дээдлээд ирнэ. Багшаа явж байгаа л хүлэндөө бүдрээд ахын. Багшаа явж байгаа чулуу өшөглөөд ахын. Багшаа явж байгаа л ойчих гээд ахын гэдэг чинь та өөртөө итгэлгүй учраас хүл чинь өөрөө аяндаа салгалаад ирдэг. Өөрөө аяндаа говьд ирдэг. Та өөрийгөө хайрладаг, өөртөө итгэдэггүй, өөрийгөө хүндэлдэггүй, өөрийгөө хүний дээд энэ орчлонд ирснээр та өөрөө л бахарах шүү. Та өөртөө итгэнэ. Та өөрийгөө хайрлна. Өөртөө үнэн байгаа, өөртөө итгэлтэй байгаа хүнийг хинч дэлэхгүй. Хинч үгээрээ одоо хэрүүлээрээ дэлэхгүй. Яагаад? Та үнэн гэдгээ та өөртөө хайрын дээдээр өөрийгөө хайрладаг. Хүний дээдээр өөртөө итгэдэг. Өөрийгөө хамгийн гайхамшигтай, хамгийн агуу энэ орчлонд ирсэндээ одоо амьд байгаадаа одоо яг ухаан санаа сарвал нас залуу байгаадаа өөрөөрөө бахархаач гэж багш нэрэд байгаа чи тэр баг. Өөрөөрөө бахархаад өөртөө итгэлтэй байхад та ханаад хүрхгүй, өвчин хүрхгүй, эмнэлэг явахгүй, юм уухгүй, амьдрал зүгээр өөрөө аяндаа цаг хугацаа аяанда болдгийг, аяанда болно. Монголчууд амны бэлгээр гэдэг шиг үнэн шүү. Тийм учраас дандаа амаараа гоё юм, гэгээ юм ярина. Тэр хэрээрээ та нарын босоо заяа чинь та нарыг аварна. Амаараа дандаа буруу юм ярих юм бол та тэгэл юу бүдрэх байтгаа тэгэл аюул өөрөө ирнэ. Та өөрийнхөө энэ гой хямар лундаа энэ бие аригнизм энэ хөлд гар энэ бүх юм чинь танд ажиллаж штэ. Эрүүл сарвал байна штэ. Ойр зураг жоох ядраал өстэй. Хөл гараа ойр зураг хүн өвчнгөө өнгөж байхгүй жоохон байгаал өстэй. Тэрийг чинь жоох өвчний чинь бадруулаад сүржигнүүлэл томруулаад хүн дээр тусгаад хүнд их томоор яриад хүн дээр яриад байх хүн дээр тусгаж авах ямар хэрэгтэй. Ямарваа асуудлыг дэвргэж болохгүй. Ямарваа асуудлыг чааш нь дэлгэрүүлж чааш нь ярьж задлж болохгүй. Та амаараа муухай амиг задлаа чааш нь түгэх тусам танд гайл ирнэ, танд муу юм ирнэ. Амны бэлгэр монголчууд. Тийм учраас муухай амиг, муухай мэдээг хизээч амаараа дэлгэрүүл чааш нь задлж ярьж болохгүй. Цээр ёсонд ордог шүү. Жаахан бие мэдэж, амаа мэдэж яваараа, удмаа мэдэж, өөрийгөө мэдэж яваараа. Босоо заяа чинь таныг нэрээр чинь Тэнгэр овог нэрээр чинь таныг харж байгаа шүү. Эцэг чинь Тэнгэрээс харж байгаа шүү. Өвөө чинь
Танаа удам таныг үргэлж сонсдог гэдэг танарт толгойдоо мэдж яваарай. Амны бэлгэр гэдэг шүү. За бүгдээрэнд нь орой мэд. Баярлалаа та нартай. Бүгдээрээ сайхан нэрээ хэлээд амтлагаануудаа уугаараа бүгдээрээ. Бид нар орчлонд ирсээр та хамгийн азтай гэж одоо өөрийгөө азтай. Одоо амьд байж шít азтай. Юу л байна? Бүх юм байна. 20 дугаар 100, 21 дугаар 100-ыг даман үзэж байгаа. 100-100-ыг бид нар үргэлжлүүлэн үзэж байгаа бид нар азтай. Зүгээр л азтай. Дандаа өөрийгөө гоёд бодчих. Нийгэм ямар байх? Энэ төр засаг ямар байхыг та орхичооч дээ. Хамаагүй өсчиж ороод тэднийг дагаа хямраад ямар хэрэгтэй. Хүн өөрийнхөө боловсролын хэмжээнд, амьдралын хэмжээнд өөрийнхөө ухамсараар ямиг шүүлтүртэй үзчихэ. Шүүлтүртэй үз. Сайхан ямиг дэмж, сайхан ямиг дэлгэрүүл, сайхан ямиг түгээ. Ерөөсөө л тэр. Энэ тархиндаа дандаа гоё юм хийж. Тархич нь таныг хөгшөрөх үү, зогсох уу, зөрнөглөх үү гэдгийг чинь тархич шийднэ. Таны ам шийднэ. Тийм учраас хүн дандаа амаараа гоё, зөв, тархиараа дандаа гоё юмыг харна, гоё юмыг сэтгэнэ, дандаа гоё юмыг дэлгэрүүлнэ, түгэнэ, ярина, бадраа. Тэгвэл та юунаас айж эмзэглэх юм байхгүй. Аяанда хувьзээ чинь, таны хямрал ундаа чинь, таны удам чинь танаар бахархна. Миний хүн мундаг шүү. Овоол та гэдэг үгдээс чинь Тэнгэрээс танд урам өгөөд дуурахгүйсэн толгой дохиол болж ил гэсэн үг байхгүй. Толгой тохиол болоо. Заавал тэднээс үг сонсох гол, заавал тэднийг дуурах гал байх шаардлагагүй. Ингээд л зүгээр өстөнөр талархах хэрэгтэй. Тэгээ багш нь зүүдээ манаа, зүүд гэдэг агуу. Зүүдэнд бол юу ч ирнэ. Хаанаас хэн ч ирнэ. Зүүдэнд ирсэн хүнийг л гомдоож болохгүй, зүүдэнд ирсэн хүнийг маш гоёор үдэж тэр хүнийг бүр та нар амаараа баярлуулаа явуулах хэрэгтэй. Танд талархлаа. Танд итгээд, танаас гордоод, танаас одоо үг, сэтгэлийн үг, хямрал ундаа, танаас жоо юм гордиж ирж байгаа хөө зүүдэнд хөөх юм. Тэнгэрийн орон гэдэг тийм гоё газараа гоё, эвгүй газараа эвгүй. Эвгүй газараас илүүх ирнэ. Бид нар ч гэсэн бүгдээрээ цаг нь болохоор бүгд араасаа тэнгэр рүү хайлна шүү дээ. Халихгүй ш, хайлна. Тийм учраас зүүдээ манаараа та тайван байхад, та амар амгалан байхад, та илүүхгүй өөртөө итгэлтэй, чадварлаг байхад, ажилдаа чадварлаг, байгууллагатаа чадварлаг. Ерөнхийдөө сорчилж явж одоо удан бол сорчилж явж байгаа цойлж яв. Өөдөө хар, босоо яв. Чэжээ тэнгэр чих яв. Хөлөө тэгшин тавь гэд. Ер нь тэнгэрийн хүмүүс та нарыг дээрээс маш олон талаар хар шинжидэг ш. Тэгэл гадаа гараа бүгд гар утсаа барай. Бүгдээрээ доошо тонгоож яв. Асыг жоохон хагас, ер нь гадаа харахаар жоохон хагас дээшээ, толгой жоохон үйл хэлэг дээшээ явдаг ш. Тэнгэр үйл хэлэг дээшээ. Яагаад? Та нарын зулаа гарч үнэрлэх гээд байгаа хөө. Тэнгэр өрхөд та үргэлж та нарын зулаагаар үнэрлдэг өрүүдээ та нар ямар байх нь хамаагүй. Та нарыг үргэлж нараар дамжуулаад та нарыг мэдэрчээдэг, харж идэг, үнэрлж идэг, та нарыг тосож идэг штэ. Тиймээс өглөө болгон нарандаа нэрээ хэлж өөрийгөө амьд байгаагаа мэдрүүлж байгаа одоо аюу том дохио сургамж гэсэн үг. Өглөө болгон наран сайхан нэрээ хэлж, орой болгон тэнгэрийн оддыг харж саранд ч гэсэн нэрээ хэлнэ шүү дээ орой. Ер нь баруун аймагуд бол хойшоо голом сар оддууд бол гайхамшигтай гардаг өвлийн цаг. Тодоос тод бүр толгой дээр гөөмө ойрхон гарч ирдэг гайхамшигтай. Монголын газар нутаг тийм гоё учраас энэ хайр газрын тэр гадаадын жуулчид манай Монголын тэнгэрийг, манай Монголын оддыг, манай Монголын сарыг харах гэж бүр зорж орж ирж байна. Зорж бүр энд ирж харж байгаа. Харийн нутаг тэр чин байдаггүй юм байхгүй. Одод байхгүй. Тэдний тэндээс одоо од гарыг ирсгэж хол харагдахгүй. Хамгийн ойрхон тэнгэрт ойрхон, оддод ойрхон, наранд ойрхон, саранд ойрхон бид нар азтай арт юм шүү гэдгийг бодож явах хэрэгтэй. Азтай.
Азтай учраас өөрийгөө би босоо хямралуунда би жинхэнэ монгол хүн. Би Тэнгэрийн хүүхэд гэдгийг үргэлж санаж, үргэлж толгоо өдөө, чээж өдөө, хөл тэгшхэн, нуруу тэгшхэн дандаа гоё явж сур. Би зөв авч яваа зөв гიშгэж явж сур. Бити яолж, бити муухай юм бод. Амаараа дандаа өвдсөн ч гэсэн яолчлахгүй. Яолох тусам таны муу сүнс дагддаг. Муу сүнс тэр үн чи айгу дуртай ш. Тийм учраас муу юмтай нөхрөлөхгүй, муу юмыг дуутахгүй гэж л та амаа мэд. Амаа мэд. За бүгдээрэнд нь орой мэд. Орой мэд. За бүгдээр амтлагаануудаа нэрээ хэлээ дуугаад байгаа. Мөнх Тэнгэрийн орон гэдэг ёстой гайхамшиг, ёстой гайхамшигтай газараа гайхамшигтай. Багш нь яг Тэнгэрийн орноос маш их суралцаж, маш их мэдээлэл авч гоё. Ёстой та нарын босоо заяа хямрал ундаа гэдэг чинь ёстой нэр Тэнгэрт бол зөв гялалцж явдаг. Тийм учраас өнөөдрийн залуучуудыг бити муухай юм донд, бити муухай ямаар ор, орой өвчин цагаар бити муухай харанхуй юм руу ор, баар савруу бити ор, бити орой өвч аригтаар суу. Хамгийн харанхуй шүн. Ер нь монголчууд serious ихтэй. Ерөнхийдөө дээр үеийн монголчууд нар жаргасан бол гэрээс гардаггүй. Serious босго даахгүй. Тийм seriousтай байл шүү дээ. Нар жаргасан бол гэрээс гарахыг хориглоно. Хүүхдүүд бол бүр гарахгүй. Настангууд гарахгүй. Яг ойр зур ажлыг яг залуучууд одоо өөрснөө бас газар орноо мэддэг учраас одоо зохицуулдаг гэсэн. Ерөнхийдөө тийм serious харанхуйш нь гадаа гарахгүй, харанхуйш нь өгөө аваа хийхгүй, харанхуйш нь хог мог хаяхгүй. Хогийг чинь нар жарахаас өмнө хайдгийг хогийг нар жарахаас өмнө. Харанхуйш нь босохоор орж гарахыг цээрлэнэ. Тийм serious ихтэй, ер нь ёс юм буртай, ер нь манай Монголын хүүхдүүд биднэрээр дамжиж ирсэн энэ Монгол ёс заншил бол ёстой. Дэлхийд байхгүй гайхамшиг гэж Монгол хүнээр дамжиж биднэрээр дамжиж явсан юм аа. Одоо эргээд энэ Монгол ах уу, Монгол юм чинь маш их алдагдсан байна. Маш их алдагдаад бүр шөнийн цагаар залуучуудын бүх цаг нь одоо нэгдэж шөнийн цагаар ерөөхдөө үүр цайдлын өрнөлтөө явагдаад байгаа юм шүү. Зүгээр агараа. Тэнгэр харж байгаа шүү. Оддоор дамжиж, сараар дамжиж та нарыг гიშгсэн мөрөөч шинжиж маш их харна. Шөнийн цагаар ерөөхдөө харанхуу шүнд хар өнгийн хувцс өмсөх юм бол тэгэл чөтгөрийн гүйдэл ихсэн. Чөтгөр илүүх одоо та нарыг дагна. Тийм учраас багш нь энэ удаа муу юм ярихгүй дандаа гигэ юм ярмаар байна. Яг бол он солигдох оны зааг дээр ирсэн багшийн хамгийн сүүлийн одоо хийгц болоод байна. Ер нь цаг хугацаагаараа. Надаар олон жил одоо холбогдож, надаар олон жил имчжүүлж исэн. Олон жил надтай одоо цаг наргүй уулзаж исэн, үргэлж надтай хамт явж исэн олон одоо ард түмэн байгаа. Та нар миний 29-нд хүчтэй амтлагаануудаа гэр гертээ 29-ний өдөр гайхамшигтай гоё амтлагаануудаа өгөөрөө бүр өөрсдийнхөө амтлагааг дордороо 5 ам бол 5-уулаа, 3-уулаа бол 3-уулаа тус-тусдаа өгдөг амтлагаа гэж байна. Хүн болгон ээж ааваас биднэрт цуварч орж ирсэн бол та минийхийг өгчөөрэй гэсэн асуудал байдаггүй. Таны амаар таны амтлагааг л авна. Таны босоо хямар заягаар таныг шинжин. Тийм учраас жилийн өвөл хэлж багш нь жилийн өвөл хатуудаа хатуу авахтаа авна, буцаад өгтөө өгнө. Хинд өхийг Тэнгэр мэднэ. Хэнийг авахыг Тэнгэр мэднэ. Тийм учраас монголчууд үеийн үедээ Тэнгэр шүтэж, Тэнгэр харж, Тэнгэрийн хаяа өглөөд нараа харна, оройд сараа харна, оддыг харна. Үргэлж Тэнгэр харж шинжгүй хийдэг. Дээшээ шувуудыг харж бүх мэдээллүүдийг авдаг. Ерөнхийдөө монголчууд байгалаа харж, байгалаа шинжиж, цаг агаарыг шинждэг. Тийм агуу арт хүн байхгүй юу? Маш одоо ерөнхийдөө шинжгүй чанар ер нь настангуудаар их одоо дуусах гэдэг шиг байх юм. Өнөөдрийн настангуудаасаа улбаалаад өнөөдрийн залуучууд ээж аав эмээ өвгөөсөө тэр шинжгүй нутгийн янз янзын шинж чанарууд маш их байдаг. Өвлөгдөж ирсэн. Тэр болгоныг залуучууд мань охтууд мань байгаа хөгшчүүлээсээ
Асуугаад одоо амьдд нь сайн асууж шалгаж тэдрээ сайн мэдэж авч бүрдээ бичиж тэмдэглэж та нар одоо Монголын үргэлжил бид нар энэ газар нутгаа бид нар хамгаалж энэ газар нутагтаа эзэн байж жилийн жил байгаль цаг агаараа бүх юма бид нар л аргадарч бид нар л одоо хангаалт хийгээ авч явна шүү дээ. Тийм учраас одоо энэ ээж аавын эмээ өвгийн насан дээр очихоос өмнө дордороо наадуучин ерөөдөө манай монголчууд нэг хүний нүдэн дээр гашгараал орилоод хийхээсээ илүү айл болгонд нэг хүн байдгийг нэг тийм дууга ураацсан. Агшаа манад нэг хүн байд юм а дууга ураад дуурдаггүй манай хөшөө. Яста дуурна л гэж байхгүй. Тэгээ лам дээр очихгүй, бөө дээр очихгүй, хаашаа ч явахгүй. Цагаан сарааш гэв айл хэсэхгүй. Таныг дуураад ахгүй. Тэгсэрнэ гайг. Хоол их голно. Тэгээ сайхан урт настаа нэг олон үг байхгүй. Тэр хүн чинь жинхэнэ монгол хүн байхгүй юу? Та нар шиг тэгээ лам бол лам, бөө бол бөө, зурхаач бол зурхаач харсан болгон руугаал гүйдэг хүн та нар. Жинхэнэ монгол хүн чинь яста хаяага манад, буураа манад гэртээ сууж идэг. Та нартай олон юм ярихгүй. Та нар бол тэгээс бариач гэж гүн, зурхаач гэж гүн, эмлэг гэж гүн, аптик гэж гүн. Жинхэнэ монгол хүн удамд 1-2 заавал байгаа ш. Тэрийг та нар өөрсдөө олно. Өндөр настай эмээ байгаа, өвөө байгаа. Тэр өндөр настангууд жинхэнэ хуучны залуудаа тэр ээж аав эмээ өвгийнхаа юмыг авцсан. Одоо өөрөө тэр насан дээр очингуудаа эргээгээд өвөөгийнх нь юм нь өөрлөө нь орж ирээд, аавынх нь юм нь бас орж ирээд, аавынх нь ахынх нь юм орж ирээд ингээд эрчүүд юм орж ирдэг байхгүй юу? Тэгээ нөгөө хүн чинь тэрийг ингээл зүүдэндөө боловсруулаад яахагаа ингээд бодлороо асуугаал өөрийнхөө бодолтой яриад нэг үгүйсгээл нэг тэнэгэлзээл нэг айгаал нэг төгшөөл тэгэл өөрөөсөө асуугаал өөрөөсөө ингээд эмзэглээд тэр хүн чинь өөртөө яриад юусандаа та нартай ярихаас илүү өөртөө ярьж өөртөө амьдралын тэмцэл хийх хэрээр зүүдэнд нь сайн муу ялгаа нь өөрөө ороод ирдэг. Зүүдэнд нь тэр хүнд тайлна. Ерөөдөө тийм дотгошоогоо дуугаа нэг дуграад идв. Тэгсэн үргэнэ хурааж аваад үнэн үг хэлдэг, хурааж аваад тоосоо гөвчдөг, хурааж аваад нэг цаанаа нэг тийм чамиг хүн байдаг шүү дээ. Монголчууд тийм хүмүүс аахгүй. Ерөө тийм хүмүүс байсан. Одоо алдагдаад удамд 1-2 хүн байна уу байхгүй. Маш цөөрч. Жинхэнэ монгол хүн тэгш хамаагүй хүн рүү явахгүй. Та нар шиг тэгээд зурхаач бариач руу явахгүй. Тэр лам бөөрөө явахгүй. Яг удмын буусан хүнийг бүр олж ичнэ. Тэнгэрээс буусан онгодуудыг бүр зорж ичнэ. Өөрөө. Очихдоо нэлээ гуйлгаж очих шүү. Зүгээр очихгүй. Яагаад? Тэр хүн чинь өөрөө дотроо агуу тэнгэр сууж байгаа байхгүй. Тэгж ойлго та нар. Дууга авраац ядаргаатай ааштай. Үгэнд ордгүй хоолох голдгийг хувцаас цолихгүй усанд ч орохгүй гэл та нар өөлөд идэх чинь юу ярьж байгаа наад хүн чинь жинхэнэ өөртөө бясалгал хийдэг хүн чинь та нарыг тоож дуурахгүй та нарын тэр ааштай ууртаа нэг хитэн гутгсан ойлоо чи идэхчгүй тэгж ойлгоорой та нар. Жинхэнэ монгол хүн чинь жинхэнэ бөөрэ сахиад нүүсэн ч та нар явжээ бөөрөн дээр үлддэг ш. Та нар явж бүгдээр яв. Бүр бөөрэ өөрөө цэвэрлээд яаж бөөрэ үлдээхээ яаж бөөрэ цэвэрлээд яаж бөөрэ тэнгэрт мэдүүлэхээ тэр хүн чинь мэднэ. Та нарт харуулахгүй тэрийг. Та нарт хэлэхчгүй. Тийм хүмүүс цаан чинь байгаагүй. Та нар тэрийг үзий ядаад идэх байхгүй. Үзий ядаад усанд ордгуулг нь хоол голдгилг нь муухай аштаалг нь өвчний үүрлэг нь гэдэг хамгийн муухайгаар хэлж тэр хүнээ. Зүгээр араа. Та нарын голоод адлаад байгаа хүн чинь жинхэнэ тэнгэр байдэн шүү. Жинхэнэ тэнгэр. Наад хүн чинь өөрөө бодолтойгоо. Өөрөө дотор сүнстэйгээ. Чүн унтахаараа тэнгэрийн олон сүнстэй уулзаж олон мэдээлэл тэр хүн чинь дотроо зохицуулаад яахаа мэдгүй тэгэл өөртөө гадаа тэг нуруугаа өрөөл тэр гадаа 2-3 цаг суун 2-3 цаг алхам тамхи нэрэл алсыг хараа суугаад байгаа хүн чинь жинхэнэ монгол хүн чинь тийм байдгийг. Та нар шиг хов утгаад явахаар ойл гуруулаа хилхилдээд явдаг хүмүүс биш. Хүн үнэхээр оюун санаа сэрхээр, зүүн бэлэг сэрхээр
байгаль руу гарч бүр уул руу гарах, бүр мод руу орох, тэг гол руу орох, ганцаараа явахыг маш их эрхэмлдэг. Ганцаараа байхыг их эрхэмлдэг бас. Бүр мод руу ороод бүр хөнгүү газар очиж суух. Бүр агуу руу ороод алга болох. Явуул бити тэр үнийг өөлөөд, бити тэр үнийг муухаар бодоод бай. Зүгээр гараа. Наад хүн чинь цаана та нарын дуулагийн юмыг дуулцсан. Та нарын мэдээгүй юмыг мэдсэн. Тэгээ та нарын аваагүй юмыг авцсан байж болно. Ерөнхийдөө цаанаа юм хөх толботонгууд ерөнхийдөө тийм гайхамшигтай хүмүүс. Одоо нэг таашгүй, онцгой шиг таашгүй. Та нар тэр хүнийг маш их гомдоод өөдөөс нь чулуудаал, уурлуулаад, гутловцын шидээл, өмсөөж, бариач, угаагаач, гараач, яваач гэл ингээл агсраад идэг манай эмэгтэйчүүд. Зүгээр араа болохгүй шүү. Та хин ирсэн байх чинь тэр хүнийг тоохгүй байна. Наад хүн чинь наанаад одоо тэр дуугаа царайлаад гөлийгөөд те бие хураагаад ингэж ивч дотор хүн нь өөр хүн явж ш. Дотор хүн нь та нараас илүү ухаан нь хол явцсан. Та нараас илүү бэлэг нүд нь нэгдсэн. Та нараас илүү тэнгэр одоо ойлголдог, мэддэг тийм мэдлэгийн чадвар өндөртэй урдтай. Яха одоо ямар даалгавар авснаа тэрийг яаж гүйцэтгэхээ одоо яаж хийхээ тэгэл ингээл та нараас хол очиж бясалгал хийж суун. Голын ирэг дээр олон цаг урсгал харж суун. Уулын билд очиж баг дотроо уйлна. Дотроо одоо өөртөө шаналж хэлнэ, ярина. Их хол байх тусам байгалийн агаар салхийг авах. Одоо салхин туугдах те агаарт туугдах хамгийн сайн. Тэр хүн чинь бүр салхин туугдаж, агаарт туугдаж, агаараар тэрвүүлж, агаараар өнсүүлж, агаараар одоо аргадуулж сэтгэл нь дэвтэж. Тэгээ өстөө толгойн цайсан ч гэсэн тэр хүн чинь тэгээ тамхиа нэрэл дотроо өөрийгөө бясалгах суудаг байхгүй. Тэнгэр бол тэр хүний дэд ивэлдэ авцсан гэсэн. Ивэлдэ авцсан. Зүгээр л чимээгүй л тэр хүнийг харин хайрл халуун унд хоолоор сайхан аргад. Та нар уурлаад байгаа юм бол хувц нарын нууга чимээгүй. Наад чинь тэгээ та нарт гай болохгүй. Та нарыг харин өстой хол одоо хол харуулж, хол наслуулахын тулд наад хүн чинь бүх юм чи өөрөө сууж байгааг л та нар ойлгоорой. Ухаантай юм бол ойлгоорой та нар. Хүний үг сонсож чаддаггүй. Хүний үг одоо хатуу үг хэлэхэд амархан гомддог. Ер нь хатуу үгийг хамгийн хөх толботой жинхэнэ цэвэр цусны монголчууд хатуу үгийг харамгүй хэлэндээ харин чинь. Тэр чинь жинхэнэ монгол хүн байхгүй. Чамд хэлээ гэж хэлж байгаа. Үгэнд сэрж үгэнд ухаарч, үгэнд твцснээрээ та жинхэнэ монгол хүн болно. Тэр хүнд гомдож, тэр хүнд атаархаж, хорсож болохгүй. Тэгвэл танд гай өөрөө ирнэ шүү. Монголчууд чинь цаанаа тэр бэлэг ухаан одоо оюуны ундраг дотроо манайхны тэдэрс гаднаас нэг тийм дойжгүй залуучууд байдаг. Нэг дойжгүй хөдөлж ядаал зарим. Тэгээ юмд их удаан. Тэгээ нямбаа чимшиг үгэнд гайгүй чимшиг тэгсэр нэг одоо сайн муу нэг танигддаг хүмүүс байдаг ш. Тэр чин л байхгүй. Та нар бити хүнийг өөлж. Ерөөдөө манай монголчууд одоо залуучууд илүүх та нар гэр бүл дотроо л одоо ирчүүдийг илүүх унтрааж байна манай эмэгтэйчүүд. Бэрн унтраа, нээж нь унтраа, нэгчин унтраа, эмэгтэй дүүн унтраа. Эр хүн гэдэг чинь та нар шиг нэг хил дуграа, ташгараад яриад идэг юм биш. Тэр хатуу үг хэлээд чулуудаад байгаа. Үу таалгыг одоо ер нь эр хүний гомдоос тэр айл ер нь өөдөлтгүй юм да. Тэрмээс Монголын ирчүүд үзэн цаанаа хөх толботой, хөх нуруутангууд Монголыг аврах, Монголын эцдүүд Монголын ирчүүдийг хайрлах тусам тэр айл дараагийн эрэгтэй хүүхдүүд маш хэрнэ. Ирчүүдийн гомдогоо л байвал эрэгтэй хүн ирэхгүй. Ёстой ирэхгүй дээ. Тийм учраас өнөөдрийн одоо энэ сайхан цаг дор бид нар Монголын тэнгэрийн дор бид нар ийм гоо цастай агаартай ийм гоё байж байгаа. Бид нар бол өнөөдөр хүн болгонд ордор айл гэрээр бүгдээрээ гоё босоо хямралдаг энэ хуучин оноо гоё үдэж бүгдээрээ гоё тайван амгалан үг үгээ дааж бие биеэ дааж өөрөөгөө дааж
үнцэнтэйхэн шинэ оног үнцэнтэй гой ухтах хэвээр. Үнцэн гэдэг чинь та өөртөө итгэлтэй байгаа гэж. Хүн гэдэг чинь өөрөө үнцэнтэй. Та хамгийн үнэт эрдэн чинь хүн өөрөө шүү дээ. Өөрийгөө үнэлж сур. Өөрийгөө хүний тоод оруулаач. Хүн шүү дээ. Байж шүү дээ. Амьд байж шүү дээ. Ажилтаа амьдралдаа хоосомч бай, ядууч бай, ажилгүйч бай, мөнгөгүй ч тэр ямар амаатай. Та амьд байгаа да. Та одоо н орчлонд ирдсэн байгаа да. Та өөрөөрөө баярлал. Өөрөөрөө бахарах. Та ухаан санаа чи эрүүл вэ. Өөртөө л талрах. Тэгсэн байхад алдахгүй. Хэсэг зур мөнгөгүй л байгаас. Хэсэг зур өрөнд ороод үсттэй. Хэсэг зур дампуураа дуугүй бай. Бити тэрэнд гутар. Бити тэрэнд нэг ач холбогдол өгч өөрийгөө зовоо дугуй. Тэнгэр харж байгаа дугуй. Ямар шалтгаанаар яасан гэдгээ зөвхөн өглөө наран цайхан тайлбарлалж. Тэгээд болоо. Тэгээ өөрийгөө тайвшруул. Өдрөөр цаг хугацаа, өдрийн нар та нарыг маш хүчтэй хүлээж авдаг аа. Тийм учраас ямарваа шалтгааныг өглөө наранда сайхан тайлангаа нар жарахаас өмнө тэр өдрийн тайлангаа яар. Тэгэл болоо. Тайлангаа ярьсан бол наранд талархлаа, маш их талархлаа. Би наранд маш итдэг, хайртай талархаж байна. Хэлчихэд гэртээ ороод аяг сүү наранд зориул, тэнгэр зориулж юу. Тэнгэрийн тэр агуу хүмүүс зориулж аяг сүү уурж тэгэл болоо. Сүү бол та нарын гомдлыг, цөхрлийг, шунлыг, атаархлыг бүгдийг сүү цайруулдаг. Цайруулдаг гэсэн гэл ерөн муухай юм хийгээд иж болохгүй шүү. За бүгдээрэнд нь баярлалаа. Бүгдээрээ гоё амтлагаа уугараа. Баярлалаа. Амин 85 яг ийм болсон. Дуу баг гарахгүй ч ухаан сэрэг. Тийм гоё. Нас өтлөх тусам тэр хүн ерөөд өнөөдрийн одоо хамтад өнөөдрийн одоо монголчуудыг би илүү урт наслуулах гэдэг юм багш. Маш урт наслуулна. Тийм учраас одоо та нар хараа Гятад 3,600,000 100-аас хол настай хүн тэнд амьдарч байна. Хол нас 100 хол насаа насаад байгаа юу нуудаг надад очихоор 85 тал гэдэг хүүхдүүд нь юу 85 багш. Наад хүн чинь 109 настай гэж байгаа байхгүй. Тэгэхэд 109 настай гэхэд манай Монголын хорол 70 хэдэн настай өвөл харагдаад байгаа байхгүй юу. Тэгж одоо Гятад урт наслахын тулд хоолоо, эрүүл мэндэ наа 100 грамм чинь болцсон ш. Манай монголчууд 100 грамм гэхээр та нар жоохон чанартай юм уу л да. Бити чанаргүй хямдхан юм уу? Чанаргүй хямдхан юм ууснараа илэг байхгүй, ходоод байхгүй, цус тэгэл байхгүй. Өтгөрөөд байхгүй. Хямдхан юм тусам чинь нэлэг бид нар дотроосоо ирүүлчих хэвээр монголчууд дотроосоо. Спиртийн төрлийн мэрлэг ходоод илэх хэвээр байхгүй бол цусыг өтөрүүлнэ. Тэгээ манайхан баяр гэхээр бүгдээрээ л юу уухаа бодох юм аа. Арай энэ чинь тэнэг ухаан байхгүй уух гэдэг чинь дандаа цэвэр юм уу? Гэтэ цэвэр юмыг нэг шил архийг одоо аруулаач байсан бүтэн 3 цаг уурш. Багаар тавьж өгнө хөөе. Тэг чи манайх яаж ин өрөв гистганаар орсооч хүнтрээд яа болохгүй. Тэгвэл илэг доторх хэрэгтэн муудна. Жоохон соёлжиж уух итгэе соёлтой хэмжээтэй амьдралдаа бас нэг хязгаартай нэгдэж уухаа цагаан цэгний Аазта хамгийн хөвчлөлтөө Аазта хамгийн богино настай арай байгаад байгаа байхгүй. Энд ч одоо тэнгэр бас дээрээс бэлгэм над руу орилоод идэг. Би одоо та нарыг чи яалтай вэ? Би одоо энд ингээ орилж ярихаас илүү би өшөө яах юм? Зөвлөгөө өгөхөөс илүү би өшөө яах юм? Нин зөвлөгөөг дагаж хэмж дор зөв юм уу? Баг хэмжээгээр. Хэдий ч нэ баг уух тусамдаа эрүүл мэндэ аварч ийн гэсэн. Хүн дотроосоо эргэтэн систем хүн эрүүл байх хэвээр. Одоо ер нь манай монголчууд хүн болгон машинтай болоод байх юм аа. Эр юмгүй. Энэ жоохон охточ ямар том бүдүүн машин унд юм бэ гэж өөрөө нэг жоохон насан жоохон бийж өөрөөсөө том машин унтсан явахаас ичдэггүй юм чинь. Хүн жоохон насандаа хэмжээндээ амьдрын шүү. Тэнгэр харж шүү. Та нарын мөнгөний зоосны хэмжээгээр тэнгэр таны тархины хэмжээгээр таны дүгнэдэг. Тархины оюун санаа, таны хүмүүжил, таны боловсрал, таны хүн байсан.
хүн байгаад хичнээн хүнд буян хийсэн. Хичнээн хүнд хүнлэг байсан. Хичнээн хүнд өгсөн. Хичнээн хүнийг хайрлсан. Хичнээн хүнийг тэрвэрснээ шин тэнгэр дүгндэг та нарыг. Хүүхдүүдэд тэрвэрэхгүй, бэрүүдэд, хөргнүүдэд тэрвэрдэггүй та нар. Үнсдэггүй. Тийм одоо хөндий болж ш манай монголчууд. Тийм учраас өнөөдөр тэнгэр үзэл гэдэг чинь цаанаа монголчууд харсан болгоноо тэрвэрдэг, үнсдэг. Яагаад тэрвэрээд байна гэж байгаа юм? Илэг илгээрээ наалдах тусам монголчууд урт насалдаг. Одоо чинь тэрвэрлэлт байхгүйсэн. Зүгээр хайр. Хайр гэдэг үг ямар үн цэнэгүй болж байна. Хайр гэдэг үг чинь амнаас гарахад аяг хүнд штэ хөөе. Таньнэ. Одоо чинь зүгээр ингэ үлгэр шиг зүгээр чулуу шиг зүгээр амнаасаа шидчихэдэг гинэ. Зүгээр агараа. Та нар одоо хүн байгаад сэрхийн цагт, өтлөхийн цагт, үхэхийн цагт хайр гэдэг үг чинь таныг даахгүй ш. Та үгэндээ бүдриш үхэхийн цагт. Үг гэдэг таныг өөрөө ч эргүүлэл сөхрүүлнэ. Ямарваа үгийг ямар цагт хэлэх чинь таныг шалтгаална. Зүгээр л тэр үгийг зүгээр л тоглоом шиг амаасаа урсгаж идэг гинэ. Зүгээр агараа. Үг гэдэг өөрөө амьтай. Үг амьтай. Бодол амьтай. Сэтгэл амьтай. Ерөнхийдөө энэ орчинд аймгүй юм байхгүй. Тийм учраас ямарваа үгийг ямар үед нь хинд гаргахаа сэтгэлийн гүнээс гарч байгаа үг зөв нулимстайгаа гардаг шүү дээ хөөе. Нулимстайгаа гарчин хүчтэй гарна. Нулимс гэж юу юм? Хайрын илэрхийлэл. Нулимс. Тийм учраас энэ агуу үгийг чинь энэ настангууд гаргахсаар л нулимс нь урсаад байгаа байхгүй юу? Хүүхдүүдэд айлтаа гэж хэлж чадахгүй ш. Нас өндөр болоод ирэхээр тэр үг чинь настангуудад энэ агуу үн цэнтэй үгийг тэр буура, тэр эртээ наятаа буура гаргамаар байдаг. Гарахаас өмнө нулимс нь асгараад байгаа байхгүй юу? Тэгэхээр та нар яасан энэ гоё үгийг үн цэнгүй асгаад байна. Нас өтлөш та нар эргээд тэр насан дээр очиж жоо хол бодож амьдрын шүү монголчууд нь. Амьдрал урт, ирээнтэй бараантай, байгаль гэдэг хязгааргүй. Цаг агаар ямар ч үлрэл, ямар ч үед юугаар ч солигдож болшгүй. Одоо ерөөдөө дэлхийн нийтийн цаг агаар жоохон чочролд орж байгаа. Багш нас энэ удаас хамаагүй тийм муухай мэдээ өгмөөргүй байна гэдгийг ойлгоорой. Ерөөдөө дараа юунууд жоохон дохио өгнө юу ер нь өгөөл байгаа багш нь өгөөл байгаа. Ерөөдөө дордороо жоохон ойлго дордороо сэр дордороо жоохон хүн бай. Энэ орчлон таныг илгээгээ та энэ орчинд хүн болоод ижи аваас ирцэн энэ бие энэ тарих оюуна дэлхийд тэнгэрт удамдаа зориул. Энэ байгаадаа яах вэ? Энэ байгаад хааштай одоо тэг цаг хугацаагаараа та өдөө хүртэл наслахтаа та үнэлгээгээ авсан шүү. Харин одоо үнэлгээгээ та өөрийнхөө хувьцаагаараа, өөрийнхөө сэтгэлээрээ, өөрийнхөө үйлдэлээрээ, өөрийнхөө арин шангаараа, өөрийнхөө ухамсараараа өөрийгөө өөрчил. Өөхөх хүртэлх одоо тэр нас хугацаанд өөрийгөө жинхэнэ монгол хүн болгоод. Та нар чадна багш нь итгэж байгаа. Монгол хүн гэдэг тэр амныхаа зоргоор ярьдаг, хэлдэг, буурдаг, чалчдаг. Тэг муухай юм хэлдэг хүмүүс биш. Таарсан болгонтойгоо найзалдаг, таарсан болгонтойгоо мэдлдэг хүн биш. Толгой дохиол болоо. Таарсан болгонтой буу алах гал, таарсан хүн тааруул зүгээр нэг газар сууж кофе уух гал, нэг газар сууж арх уух гал. Зүгээр агараа. Таарсан болгон ч таны найз, таарсан болгон ч таны хүндлэх хүн биш. Ууж идэх нь илүү одоо та нарын одоо ухамсараас ч илүү ууж идэх нь урдаа орцсон явж байна. Наад ууж идэхээ одоо жоохон багасгаж, жоохон ухамсарын дээд дээр, оюуны дээд дээр жоохон төлөвшөж амьдарч, өтлөх насандаа жоохон төлөвшөөд те. Ари өөрөө жоохон сэрж амьдрмаар байна. Манайхаа монголчуудаа илүү хүүгээ мэдээ, сэтгэлээ мэдэж тий. Илүү их одоо Япон, Солонгос, Гятууд 100 хол настаа маш олон одоо настангууд байна. Одоо японочууд ч одоо настангуудаар одоо ингээд тоогоо хязгаартай болж штэ. Маш их одоо тоо нь алдагдаад. Ерөнхийдөө бодит тоогоо хаа газрууд хэлдэггүй. Тэр чинь нууц байхгүй. Яг одоо жоохон дөхүүс хийгээл юм уу айгу баг тоогоор одоо бидэд хэлдэг гэсэн үг. Манайх ийм багуулаа цөөхөлхнээ хэрнээ бид нар яг насалж чадахгүй байна. Бүх мал нь байна, бүх баялаг нь байна, газар шороо нь байна. Тэгээд
Тэгээд та нарын амны бэлгээс ингээ бүх юм чинь урууга болж ш. Урууга. Та нар амаараа л бүх юмыг үгүйсгээд байхгүй болгоцсон. Амаараа хүнийг алж гин, амаараа хүнийг устгаж гин, амаараа бузралж гин. Ам гэдэг үг, багш хэлж шүү дээ, ам гэдэг үг гэдэг аюултай. Энэ яваа насандаа хичнээн хүнийг гомдоож, хичнээн хүнийг бузралж, хичнээн хүнийг хөөж, тууж, харааж, доромжилж, харамлаж, дээрлэхэж явсан бай гэдгээ хүн болон хянаж, өөрөө өөртөө хяналт хийж энэ он дуусахаас өмнө нүглийн амжилаар гэж багш хэлж, нүглийн амжилаараа. Шинэ ондоо чоо шинэ хүн болж амаа мэдж ёстой зөв орё. Ирэх жилээс хүн болгонд ордроо ёстойгоо явъя. Чадна та нар. Үнэхээр чадна. Монголчууд бол оюуны дээд, бэлгийн дээд, ухамсарын дээд, хүмүүжлийн дээд, энергийн дээд, сүнсний дээд алдамж нь манай монголчууд. Багш нь монголчуудаараа бахархдаг, баярлахдаг. За уучлаарай багш нь. Илүү их тийм ирчүүдийг их гомдооч, ирчүүдийг их түлхэж, хязгаарлаж, ирчүүдийг их муу мухаар түлхэж хагаад маш их хэмзэлдэг. Өнөөдрийн Монголын уур амьсгалт, өнөөдрийн Монголын энэ бүх юм чинь ирчүүд эзэгнийхэн төрдгийн ирчүүд. Эр хүн гэдэг чинь гэрээ эзэн. Тэгээ би дагаад гарсан бол гэрээ эзэн. Дараа нь нутгийн эзэн. Тэгээ Монголын эзэн. Тэгээ Тэнгэрийн эзэн гэж явдаг ирчүүд. Эзэн эр хүн тийм гой босоо заяатай тийм гой нэршлэр явдаг гэсэн үг. Та нар тэгэл ойлгож. Тэгэхээр ханаа, үрээ, эцгээ, аава, өвөөгөө эр хүнийг гомдоож болохгүй. Цэри ёсонд орш. Эр хүний гомдох юм бол та нарын амьдрал урууга явна. Маш хэцүү. Тэгээ Монголын одоо нөхөн амын хүүсийн байдлыг үзэхээр ер албан газрууд ч гэсэн ерөөдөө ямар ч албан газрууд тий хувийн бай улсын бай албан газрууд хүүсийн одоо харьцаа тэнцүү байх хэрэгтэй. Тэнцүү. Эмэгтэйчүүд дамгаалж хизээч болохгүй. Тэнцүү байх хэрэгтэй. Бүр ирчүүд таван одоо хүнээр илүү байвал бүр сайн. Ир хүн байгаа газар өөдөө явдаг. Ир хүн байхгүй газар муу муухай мөөрлөндөө харин. Эмэгтэйчүүдээс бол хэцүү. Эмэгтэй хүн олон байгаа газар хэцүү шүү дээ. Явган хэрүүл дасахгүй өстой. Атаа жүтөө өстой хэцүү. Багш нь өөрөө залуу байхасаа тийм эмэгтэйчүүдтэй газар их олон жил байж үтсэн болохоор тийм учраас нийт байгууллагууд одоо шинэ оноос шинэ одоо хамт олныг бүрдүүлэе гэж ивэл хүүсийн тэнцвэрт байдал ижил бөгөөд эрэгтэй хүн нэг хоёроор илүү байх хэрэгтэй. Гэр бүлд ч гэсэн ам бүл дотроо эрэгтэй хүний тоо илүү байх хэрэгтэй шүү. Эсвэл тэнцүү байх хэрэгтэй. Тэгжээж танай амьдрал өөдлөнө. Эр хөнгүү айлыг Тэнгэр авахгүй. Гэрээ эзэн хаа байна гэд авахгүй. Тэгэхээр ерөнхийдөө монголчууд цаанаасаа цай хоолны дээжийг эр хүндээ өгдөг. Эр хүн байхгүй ч гэсэн одоо гэртээ байгаа одоо 3 настай эрэгтэй хүүхэд 10 настай эрэгтэй хүүхэд цай хоолны дээжийг өгдөг. Эр хүн гэдэг утгаар нь өгдөг шүү. Хүүхэд гэдэг утгаар нь биш. Ерөнхийдөө та нар хүүсийн ялгаа гэдэг тийм онцлог ялгаатай гэдэг манай монголчууд. Яг аав нь гадаад явцсан ч юм уу, цэрэгч явцсан ч юм уу те ажлаар хөдөө байгаа ч юм уу аав байхгүй гэж болно. Орлоод эрэгтэй хүүхдүүд байж ивэл тэр хүүхдүүдэд эр хүн гэдэг утгаар нь хоол цайны дээжийг тэднэрт өгнө. Нөгөө дээж нь аваад тавьчих. Хөрхөөр нь идүүлчихдэг. Хоол цайны дээжийг эмэгтэй хүн амсахгүй хамгийн цээртэй. Эр хөнгүү айлыг Тэнгэр хүлээж авдаг. Тэгэхээр би Монголын эмэгтэйчүүдийг хэлж байгаа шүү дээ. Төрөөч ээ. Хүү охин тэнцүү байгаач ээ. Хүү давмгаа байвал бүр сайн. Стасан Тэнгэрт гайхагдана. Дандаа хүү гаргадаг хүүхнүүд дээ шүү дээ. Во. Тэнгэрийн гайх юм шиг. Босоо заяатай Тэнгэрлэг төвшин бол дандаа хүү илгээ.
Харин ч нэг хүүг өстө тасралтгүй өгнө шүү тэнгэр. Жинхэнэ тэнгэрлэг хүүхнүүд хүү их гаргадаг. Тэнгэрлэг хүүхнүүд. Тийм гайхамшигтай. Тэгэхээр монголчууд ерөөхдөө ирчүүдийг илүү шүтэж, ирчүүдийг илүү магтаж, ирчүүдийг илүү гарын цайлгаж, ирчүүдийг илүү тэрвэрх ёстой. Та хантайгаа урт наслие. Ханыгаа ерөөхдөө явуулахгүй л гэж ивэл та ир нөхрөө дандаа араас нь тэрвэрчээ. Араас нь цаашаа харж хат нь араас нь. Эмэгтэйчүүд тэгвэл стово. Ерөөхдөө гайхамшиг гэдэг, Тэнгэрийн гайхамшиг гэдэг гоё шүү. Тийм учраас өнөөдөр бид нар Монголын ирчүүдээрээ бахархаж, эрэгтэй хүүхдүүдээрээ бахархаж, ерөөхдөө Тэнгэрлэг заяагаараа бахархаж, босоо хямраараа бахархаж монголчууд бүгдээрээ шинэ оноо хамгийн гоёор, хамгийн сайхнаар, хамгийн зөвөөр явах ёстой. Хамгийн зөвөөр ерөөхдөө хамгийн зөвөөр. Зөв ухтаа хэдүүлээ ерөөхдөө хамгийн гоёор. Шинэ оныг бүгдээрээ сүүгээр ухтана. Ямарваа оныг сүүгээр үдэж, ухтахдаа сүүгээр ухтадгийг. Тэгээ та нар ерөөл тавихтаа сүүгээрээ явдаг гэсэн. Хизээ найр хуримдэр арихвэрээ явж ирсэн. Яг тэрнтэй оныг сүүгээр үдэж, сүүгээр ухтана. Сүү өөрөө цагаан. Цагаан өөрөө ариун дээдийн өнгө. Босоо хямрын өнгө цагаан. Цагаан. Тэгээ монголчууд цагаан өнгийг шүтэж, цасан цагаан өвлийн өнгийг шүтэж, энэ өвлийг шүтэж, цасанд мөргөж, цасанд хайраа илэрхийлж, цасыг шүтэж, цасанд таларх. Хамаагүй цасан дээр очиж гомдлоо яриад уйлж болно. Уйлах гэхээс илүү багш нь бас нэг юм сануулдаг. За бүгд тэр амтлагаа уугараа. Хань ижилгүй бол яах юм болж байна гинэ. Харин хань ижилгүй болохоор яамар ч юм дэ яа гэх юм бэ тэгэл. Ер нь бид монголчуудын үеч ирэхэд л эрэгтэй хүн гэдэг байхгүй. Тэр арч хуч зээ чи айцсан нэг эрэгтэй хүүхдүүд хайцсан. Тэрийг л байлгал да хажуудаа. Тэгмээс охтуудыгаа дандаа ер нь манай монголчууд тэгдэг. Дандаа хүү хүсдэг. Хүү гарсан зуур за тэгэл ёстой. Манай удамд хүү ирлээ гэжсэн. Нүсэр юм болно шүү дээ. Охтууд ирэхэд бас зүгээрээ зүгээр. Тэгж хүүгүүд их шиг сүрж ирэхгүй. Дээрүүд хүү эрэгтэй хүн тийм хүндтэй байсан. Тийм учраас өнөөдрийн залуу гэр бүлүүдийг би төрөөчээ. Хүүтэй бол, охинтой бол, 2 хүүтэй бол, 2 охинтой бол. Тэг 3 хүүтэй болсон ч болно. Ерөнхийдөө хүү охины харьцаа тэнцүү байл их сайн. Тэнгэр гэдэг өөрөө тийм агуу та нарын зүгээр харсаа хараагүй та нарын бодлоор та нарын нүдээр бүх юм чинь аяанда харчдаг юм уу? Та нарын хэлсэн хэлдэг өдөр тэнгэр өөрөө мэднэ. Тийм учраас ерөнхийдөө монголчууд цаанаасаа тийм агуу арт түмэн нулимсны талаар багш нэг юм хэлж байгаа. Нулимс өөрөө үнцэнтэй. Сая би бас босоо заяа, тэнгэрлэг заяа гэж хэлгүүд огшиж өөлж шít багш. Өөр ирэхгүй нулимс өөрөө тарихнаас сэтгэлийн гүнээс тарихнаас зүрхнээс сэтгэлээс ингээд тарих руу боловсрогдоод нулимс өөрөө боловсрч гардаг байхгүй. Тэрээс одоо уйл ядах байж гэд нулимс ч өөрөө гардаг ч юм биш. Тийм учраас та нар одоо оюун санаагаа зүрх сэтгэлийг цэнэглэж чадах юм бол гоё үгээр, сэтгэлийн үгээр, агуу үгээр өөрийгөө цэнэглэж чадах юм бол толгойд өөрөө нулимс, баярын нулимс, янз янзын гомдлын нулимс, янз янзын нулимс өөрөө урсаж орж ирдэг. Өөрөө. Нулимс орж ирж байхад та нар уйлжлахгүй ингэсээр гад ингээд нулимсыг цааш нь залгичдаг. Нулимсыг цааш нь залгих хэрээр гайр шүү. Гайрдаг. Хамгийн буруу. Нулимс өөрөө гашуун. Нулимс өөрөө хамгийн үнцэнтэй нулимс. Тийм учраас нулимсыг цаанаас боловсроод орж ирж яхад нь зүгээр дугаа арч. Та хүлэн зөвшөөр. Нулимс өөрөө гашуун ч гэсэн таны хор шарыг, таны атаарч өтөг, таны харамч цанг, таны хар тэр муухай харталтыг таны өс хонцог нулимс өөрөө аваа гарчтэй. Муухай юм чинь дотроор чинь авч нулимстаа чинь тэр чинь өөрөө аяндаа гараа авчдаг гэсэн үг.
Гараа явчих юм байна гэж автоматар одоо ингээл нулимсаа гоожуулаад иж болохгүй шүү. Ямарваа юм чинь цаг хугацаанд өөрөө гарна. Тэрийг тарих мэднэ. Хуурамч үед бол тийм учраас багш нь хэлдэг штэ. Хүн нас бараад оршуулган дээр харамсаж уйлж болохгүй. Харамсах. Даанч явдаа. Хайрын хүн, сайхан хүн байсан юм да гэдэг ингээд. Та нар хүнийг амьдд нь магт, амьдд нь хэл, амьдд нь баярлуул, амьдд нь тэр амьд байхад нь тэр гой үнцэнтэй үгийг очиж өөрт нь хэлээч. Байхгүй болцоо байна та нар 1000 дуурсаад яах юм. Амьдд нь тэр шагналыг өгөөч. Нэхэж өгөөж яатыг. Амьдд нь бие биенээ баярлуул. Би эндээ амьдтай хэлжээ. Нулимс тэр оршуулган дээр бөөнбөөнөөрөө уйлаад байвал тэр хүн тэр одоо дээшээ тэнгэрийн орн руу оршуулж явж байгаа хүн олон хүний нулимсаар явдаггүй. Та нарын нулимс тэр үнэг татдаг, доош нь татдаг. Хамгийн харамсалтай нь тэр их нулимсаар үдээдэвэл тэнгэр авдаггүй юм хөө. Нөгөө хэдэн хүүхдүүд чинь нулимсаа бараа зогсчлоо. За шиг. Түрүү адсны гээд ахгүй. Та нарын нулимсаар тэр харамсан сэтгэл нулимстайгаа гарсан тохиолдолд тэнгэр тэр хүнийг авдаггүй шүү. Тийм учраас хүнийг тэнгэрийн орн руу үдэж байгаа л хэн ч нулимсаа гарахгүй. Зөв нүдэн айнаал таг дуугүй бай. Харин нулимсаа залгиж болохгүй. Бас зүгээр л хүн болон нүдэн айна тэр хүнийг хамгийн нараа бодлороо ерөө. Тэнгэр рүү явж байхад. Холын замд явахад та нар ерөөгөө дэвшиг тэнгэрийн орн руу явахад ерөөгөө чи. Тэгдэггүй байхгүй зүгээр бүгдээрээ харамсаал та даанч яваа. Та нар харамсаад яах вэ? Тэр хүн чи сэрэхгүй ш. Тэгээ амьдд нь одоо тэгээ тэр хүнийг баярлуулж, амьдд нь үгээ хэлж, амьдд нь тэрвэрч, амьдд нь бэлгэсэлтэй өгөж, амьдд нь тэр хүн талархаж явахгүй байсан. Тийм учраас бид нар монголчууд гэдэг тийм агуу хүмүүс нулимс гэдэг өөрөө тийм үнцэнтэй ирдэг. Маш таач гэсэн үнцэнтэй шүү дээ. Амьдрал бид нар ч бүгдээрээ үнцэнтэй хөөе. Өөрсдөө үнэлж сур. Тэгээ нулимсыг чөлөөтэй гарга. Чөлөөтэй гарга гэсэн гээ шотон уйлаа яваад иж болохгүй ш. Нулимс өөрөө гарах газараа өөрөө гардыг. Тэгээ би жишээл ингээд хөдөө аймагуд их явж багш маш их одоо орой ажиллаа дуусаад орой 6 цагаас 9 цаг хүртэл би 3 цагийн яг ингээ өөрөөрөө би ингээ сууж байгаа хүмүүс ингээ шууд лекц өгдөг гэсэн. Бас их оршихуйтлаа маш гой юм ярина. Шууд нүдэн дээр хүмүүс уйлдаг. Айгуу дуртай. Тэнгэр тэрий чи миний өдөр шууд хараад тэнгэрийн хүүхдүүд бэлгээ уйлж ирнэ гэж шууд надад дохио өгдөг байхгүй. Наад бол чин энэ уйлахгүй байгаа хүмүүс тэнгэр шүтлэггүй хүмүүс юм байна. Юусе тэрийгээр чин тэнгэр дүгнэдэг. Тэнгэр тийм агуу. Дүгнэлт нь үл тийм юусе. Жоох юмар дүгнэ. Тийм учраас тэнгэр гэдэг хамгийн хүн тэнгэр байдаг. Үсэл бодол нь тэнгэр, босоо зээн тэнгэр, хувь зээн тэнгэр, мингэн тэнгэр, толбон тэнгэр. Цаанаас одоо заяа тавилна ингээд заяагдсан хүмүүс ч одоо яа тэнгэр одоо тавилан гараал явна. Багш нь үргэлж тэнгэр шүтэж, тэнгэрийн үлийг асаас дандаа тэнгэр харна, нар харна. Манай гэрт бурхан байхгүй, хадаг байхгүй, тийм юм цуглуулдаггүй. Тэнгэр тийм дургүй учраас юу ч байхгүй. Тэгэл би ч өшөл тэнгэр болоод ш. Өнөөдрийн манай монголчууд ерөөдөө дордороо бүгдээр эр хүнийг шүтэж, эр хүнийг хайрлаж одоо гэртээ эр хүн байхгүй бол ажил дээр ажлынхаа эрчүүдийг хүндлэн, тэднэрт талархна, гарын бэлэг өгж болно, баярлаа гэд гар барьж болно, нэг сайхан твэрчээ гэд твэрч болно. Эр хүнээс ихэм ирдэг шүү. Сайхан твэрхэд. Босоо заяатай монголчууд бол та нараас илүү дотроо чамин хүмүүс явж идэв шүү. Маш чамин. Та нарыг ажлынхаа газрын хүмүүсийг баярын өдөр сайхан тврээд үзээрэй эмэгтэйч. Янз юм. Дотоос сэтгэлээрээ хайрлаж чи минийс агуу шүү. Чи минийэр надтай мундаг чи нандин хүн шүүгээл гой үг хэлнэ штэ. Бас твэрхтэй. Нандин штэ чи хамт олондоо хамгийн нандин, хамт олондоо хамгийн чамин. Чиний оюун санаа гайхамшиг гэл твэрхэд эр хүн үгэнд л баярлдаг байхгүй. Үгэнд баярлан та нарын дотоос сэтгэлд баярлна. Үг чинь өөрөө сэтгэлээс ургаж гарч ирдэг. Хүүхэнд хэлэх үг чинь
Энэ зөв явахад, зөв бодоход тий тавилан зөв байхад хүн хүнийг харангууд тэр хэлэх хөвч өөрөө ороод ирдэг. Өөрөө орж, тархинд өөрөө орж. Тийм учраас энэ цагаас ихсүүлээ бүгд хүмүүс дордороо өөртөө итгэлтэй өөрөөрөө хэлдэг. Би өөртөө бахархалтай, үргэлж өөрийгөө гоё бодож, үргэлж өөртөө итгэлтэй, үргэлж өөртөө хайртай гэж хэлнэ. Би одоо Батбэлэг бэлгээгээрээ баярлдаг, бэлгээгээрээ талархдаг, бэлгээд хамгийн хайртай, хамгийн тансаг, хамгийн чамин, хамгийн ганган, хамгийн хүншүүтэй гэж үргэлж наранд хэлдэг. Та нар бас тэгж хэл. Үг гэдэг таныг л одоо хурцлана. Үг гэдэг таныг л аварна. Үг гэдэг та хамгийн байж чадна. Өөрийгөө хамгийн байх хүн чинь та өөрөө. Та өөрийгөө аврах хүн чинь та өөрөө. Үгээрээ хурцлана. Үгээрээ одоо өөрийгөө өрөөнө. Үгээрээ өөрийгөө цэнэглэнэ. Ухаанаараа цэнэглэнэ. Бүх юм бидэрт байж. Ерөнхийдөө л хүнээс асуух шаардлага байхгүй. Өөрийгөө тарих оюуныг сайхан уудал. Танд маш их юм нуугдсан. Та өөртөө хэлээгүй, хэлж чаддаггүй. Өөртөө хэлдэггүй хүн өөрөө л хэлж чаддаггүй юм. Чадахгүй. Өөрөө үгэнд талархаж, өөрөө хайранд талархаж, өөрөө өөрийнхөө сэтгэл талархаж, өөрөө өөрийнхөө магтаал талархаж, өөрөө одоо юм болгон талархсан хүн бол хүнд та харамгүй сайхан үг хэлдэг. Харамгүй хүнд талархаж чаддаг. Харамгүй тэр хүнийг баярлуулж чаддаг байхгүй. Тийм учраас энэ цагаас ихсүүлээд өөрөөрөө бахархаж, өөртөө итгэлтэй, өөрөөрөө гойж, ухаанаараа гойж, сэтгэлээрээ гойж, өөрөөрөө гойж юу. Тэгээд Тэнгэр таалагдана. За баярлалаа та нартай. Баярлалаа. Тэнгэрийн хүчтэнгүүд та нарыг л хүлээж байна. Хүлээлгээд байгаа та нар хинбэ? Тийм учраас үргэлж Тэнгэр байж, үргэлж нар руу харж, үргэлж наранд таларх. Аль ч цаг дор хамаагүй. Заавал 11 цагт харна, заавал 2 цагт харна, заавал өглөө 9 цагт харна гэх тодорхой цаг байж болохгүй. Өдрийн хэдэн удаач нар руу харж хэлж ярьж болно. Нарны орны хүүхдүүд гэж монголчуудыг хэлдэг. Нарны орны хүүхдүүд. Дөрвөн улиралдаа нартай. Дөрвөн улиралдаа. Нар нь хязгааргүй олон цагаар гардаг. Удаан байдаг нар. Бид нар азтай хүмүүс. Та нар азтайгаа мэдгүй л нарыг тоохгүй л явж байгаа та нар. Тэр бурхан яах вэ? Бурхан гэж хэлхийнхээ оронд Тэнгэр гэж. Бурхан гэдэг үгийг Тэнгэр гэдэг үгээр солиод үзээрэй та нар. Бидэндээ Тэнгэр өшөө. Тэнгэр авар. Тэнгэр хайрл. Би тэг дуурдаг. Үнэн. Та нар ч гэсэн тэг дуурах. Тэнгэрг дуурах хэвээр. Тэнгэр минь өшөөгөөрөө. Тэнгэр минь надыг хайрлаарай. Тэнгэр минь надад итгээрэй. Би Тэнгэрийн охин. Тэгж хэлнэ. Би тэгж хэлдэг. Яагаад тэгж болохгүй гэж? Нэг Тэнгэрийн дор, нэг нарны дор бид нар эвлэлдэн амьдарч байна. Одоогийн цаг мөч дор бид нар бүгд одоо ийм сайхан эрүүл сарвал, ийм сайхан оюун санаад, ийм сайхан ажил төрлөгээд амьдрал аваа явж байгаа цаг дор бид нар эвтэй найртай, арх гэдэг юмас жоохон хол, дарс гэдэг юмас жоохон хол, спиртний гаацтай юмас жоохон ээдтэй жоохон холдож, оюун санаагаа цэнгэлж, урт наслыг ивэл зөв хоолол, эрүүл агаар цай алах. Энэ одоо цасан цай алах шүү дээ. Одоо цасанд цагаан цасан дээр алхах хэрээр таны хамаг эрчим энерги сэргэж босоо заяа чинь тодрох болно. Цас өөрөө тэр чигээр энергийн өндөр татамж. Маш гоё. Гайхамшиг. Энэ цас хязгаартай. Өөрөө эндээ дулаархаа хайлаад алга бол. Хайлахаас нь өмнө одоо цасан дээрээ гулгаач, тоглооч, алхаач, гიშгээч, гүүгээч, яваач, инээгээч. Цас гэдэг өөрөө тийм одоо орчлонгийн хамгийн гайхам. Тэгээд цагаан өнгөтэй биш. Цас. Цагаан өнгийн цасан дээр та ямар өнгийн гутлаар гიშгээд байна? Цагаан хар хоёр харшилдаг өнгө шүү. Тийм учраас
Цагаан засан дээр дуу дуулна. Цагаан засан дээр шүлэг уншина. Цагаан засан дээр бүжиглэн, тоглоно, инээн болно. Хамгийн гайхамшигтай болгоныг өөрөөсөө ялгаруулж цасыг баярлуул. За нэг 7 хоног баярлуулсан бол 2 хоног өөртөө завсралгаа аваад дараагаар нь 2 хоног хамаг үүлийн үрээ арилга. Та өөрөө чадна. Хүн болгонд чадна шүү. Үүлийн үрээ одоо энэ залуу насандаа одоо энэ байгаа дээрээ ухаан санаа байгаатай өтлөхөөс өмнө үүлийн үрээ бүгдийг арилга. Гомдлоо тайл. Цастаа яар. Цаснд бүх юма хэл. Тэгэл болоо. Юу н амархан штэ. Үг гэдгийг л зүгээр гаргаал. Цасан дээр яриаж авд. Бараг уйлал яриаж авд. Цас өөрөө таныг нулимстаар чинь үгтэй ч юутай үчиг тань шууд ариусгана. Цас өөрөө ариун өнгө. Цас өөрөө цагаан ариуны өнгө. Цагаан өнгө чинь ариуны дээдийн өнгө. Өвлийн цагт илүүх хэлж штэ багш нь. Хураалгаа чирнэ, өгөхөөч өгнө. Тэг та нар хэдий ч нэ одоо хуучин оноо үдэхдээ хамгийн хамаагийг на гаргаж чадна. 90 ондоо авах болно. Тэр хэмжээгээр авах болно. Гарах хэрээрээ авдаг. Тийм учраас одоо өөрийнхөө доторх юмыг гаргах гэж байгаа багш. Доторх муу бодлоо, гомдоосон гомдлоо, хор шараа, атаач өтөө, тий хардал сэрдэлт, тэр харамч зангаа, муу зангаа, хулгайч зангаа, худалч зангаа тий бүгдийг хай. Одоо хай. Иргэжил энэ болгоны би гарахгүй гэж цасан бөгөөд тэнгэрт ам мэдвэл. Нэг ам мэдүүлсэн байхад цаанаасаа амнаас гарсан ч гэсэн бисээ юу гэлчвэ гэд толгойд нэг юм ороод ирдэг. Дохио ороод ирдэг. Цас өөрөө тийм хүчтэй. Цасанд хайрын илэрхийл хайртай. Би энэ өнгөнд дэндүү дуртай цагаан өнгөнд. Би цагаан өнгөнд дуртай, би цасан дуртай. Цасан дээр тоглох дуртай, цас идэх дуртай. Цасаар наадах дуртай. Тэг жилийн өвөл бол Монголд бол утгаараа болдог. Маш гоё цас ордог. Тэр гоо цас орсон тэр ой дундуур ороорой. Бүр гоё. Тэр мод болгоны мөчр дээр байгаа цасыг харах ямар гоё гэж гайхамшиг. Өстой гайхамшиг. Тэг цаснаас өөрөө эрчим энерги авд сур та нар. Цасыг сайн харахаар ямар гоё эрчим энерги ирнэ гэж цаснаас. Сайхан сэтгэлтэй хүнд эрчим энерги зүр өөрөө нүдрэн зур ороод ирдэг. Тийм учраас цастаа нөхрөл, цастаа найзал, цастаа яар, цастаа хуучил, цастаа цагийг өнгөрөө. Хамгийн гайхамшиг, хамгийн гайхамшиг. Үлрэл өөрөө тийм гайхамшиг, үлрэл тийм гоё. Намрын үлрэл ч гэсэн гоё штэ. Бүр навчс унаа шар навч. Тэгээ намрын мод ямар гоё өнгөөр солигдно гэж. Тэр ногоон өнгө чи ямар өнгө болоод доош унаад байгаа юм бэ? Үлрэл гэдэг өөрөө тийм утгаараа манай Монголд гоё ирдэг байхгүй. Та нар үлрэл болгоны тэр мөчийг нэг үлрэл чинь 3 сар үргэлжилж шít. Үлрэл ухтахтаа ямар өнгөтэй вэ? Дунд сартаа ямар өнгөтэй вэ? Үлрэлийн сүлдээ ямар өнгөөр төгсөж байгааг нь жил болгон жоохон ажиглажээ. Та ажиглаж ич тэр жоохон ачцээдээ зааж хэлж өгөж тэдэрт давхар харуулна гэсэн үг. Та өөрөө урдаар сайн ажигла. Тэр болгоныг харж баяс. Тэр болгоны хажууд очиж тоглол. Тэр болгоны дэргэд та өөрийгөө хамгийн тансаг, энэ орчинд ирсэн би хамгийн тансаг, би хамгийн баян, би хамгийн сэтгэлээрээ баян, үгээр баян, ухаанаар баян, хүн өөрөө баян чи яах юм гэл. Гой бодохоор цаанаасаа босоо заяасан та нарыг өөрөө аяндаа гой хүлээгээд авчдаг ш. Үг гэдэг өөрөө тийм гой үнцэнтэй үг. Өөртөө үнэн байдаг. Өөртөө зөв байдаг үг гэдэг тийм гоё. Тэгээ монголчуудын цаанаасаа тийм гоё. Тавилан зайтай төрцөн болохоор, тавилан зайтай ирсэн болохоор, тавилан зайтай удамтай болохоор бид нар сайн сайхан ярихгүй байхаа аргагүй, сайхан явахгүй байхаа аргагүй, ийм агуу үүх түүхтэй арт түмээ. Тийм гоё. Тэгээ өвлийн тэр олон 5 уршуу малыг харалт. Өнгө цэс гоё гэж яана өвлийн цагт. Тэр 5 уршуу мал пүү хамгийн тансаг ш. Хонь молчин бүд. Хонь ямаач цүндийгээл. Тэр ноос өстэйг байхаар дэндүү тэмээг харалта ямар тансаг вэ? Яа өвлийн тэмээ гоё ш.
Яа. Яг тэр мөчтөр хүүхдүүдэд авчиж хэвээр. Тэр 5 ушуун малын тэр гоё байгалийн өнгөтэй, үзэмжтэй, үс ноостой байгааг харуулах хэрэгтэй байхгүй юу? Өвлөх илүү тансаг, маш тансаг, гайхамшиг. Бид нар энийг тэр болгон мэддэггүй, хүүхдүүдтэй харуулдаггүй, ярьдаггүй. Дотроо мэдээд байгаа хэрнээ тэрийг гадагшлуулдаггүй. Тэрэндээ талархдаггүй дээл том алдаж байгаа байхгүй юу? Энэ боломжийг бид нэр, улирлыг бид нэр, цаг хугацааг бид нэр ерөөс үнцэнтэй цаг хугацаа, үнцэнтэй мөч болгоныг бид нэр дурсамжтай, түүхтэй бид нар гой өнгөрөх ёстой. Мөч болгон, цаг болгон үнцэнтэй. Та өөрийгөө үнэлэх тусам бүх юм танд хязгааргүй гоёор ирнэ. Хязгааргүй гоёор. Яг уу шантрах, өвдөх, гутрах, дутах үе ирнэ. Та маш богинохон хугацаанд өсрөл 3 хоног. Тэрнээс цааш олон хоног байж болохгүй. Өөрийгөө бити тэг зовоо. Удаан зовх хэрэг элэг, удаан зовх хэрэг зүрх. Тэгээ бөөр идэр маш хурдан өвчлөх гэдэг учраас та нар хитрхи гүн гомдохороо, атаархаараа, шунахаараа, ганцаардахаараа тэнийг юм бодоод өөрийгөө бүр 7 хоног ингэ хямраагаад тэгээд нэг айцаасаа гомдоосоо салахгүй ингээд та гомдох тусам, ойлгох тусам, ингээд шаналлах тусам таны доторх хэрэгтэн өвчлөлдөг шүү. Тэгээд цус өтгөрдөг. Тэрнээс болоод дарал тэлбэлцэн тэгээд дархлаа унана. Дархлаа унах юм бол яах юм? Дааврын өөрчлөлтөнд орно. Тэгээд сахар хөдлөн бүх өвчин тэгээд цаашаа дамжраал. Та эрүүл мэндээ та өөрөө л аварна. Та энэ оюун санаагаа та өөрөө л аварна. Та амьдралаа та өөрөө аврах учраас бүх юм таны тарих, уурыг тарихаар боловсрч таны босоо заяагаар таны өөрийн чинь эрхэм чанараар бүх юм дэлгэрч явдаг учраас муу юмд тэгж олон хоног зарцуулах албагүй. Хурдан өөрийгөө татаж, хурдан тайвширч зөв голдролдоо маш хурдан за одоо болсон. Одоо маргаашаас одоо жоохон сэрж усаасанд ороод ингээ өөрийгөө гоёод шал өөр дүртэй шал өөрөөр гоё явах хэрэгтэй шүү. Дэмжээрэй. Хань хөвгүүн үрсээ Монгол ирчүүдээ хайрал дээдл Монгол бүсгүйчүүдээ. Ер нь ирчүүд гэдэг чинь багшныгаа ирчүүдийг хайрал гэж байгаа. Ирчүүд та нар шиг тийм хэрүүлч биш. Ирчүүд та нар шиг тийм задгаа биш, задгаа амтай биш. Өвдснөө ч хэлэхгүй, зовж байгаагаа хэлэхгүй, урагхаа юм хэлэхгүй, урагдсан байх чи хэлэхгүй штэ. Та хайчаад хэлэхгүй, хоцорчоод хэлэхгүй тийм чимээгүй хүмүүс байхгүй. Яагаад тэд нар тийм чимээгүй болж байгаа юм гэхээр та одоо хар залуугаас нь төрүүлж урдуур нь дуурсаар байгаад нөхөр чимээгүй болчтой. Танаас болж ийн гэсэн. Тийм учраас нөхөртөөгөө дандаа юм болгон дээр шийдвэрийг цуг гаргах хэрэгтэй. Цуг хамтдаа шийдвэрээ гаргаж, хамтдаа дуу хоолойгоо нэгтгэж, хамтдаа явах хэрэгтэй. Тийм учраас Монголын ирчүүдийг хайрлаж, Монголын хүүхдүүдийг, эрэгтэй хүүхдүүдийг хайрлаж бүгдээрээ элэг бүтэн явъя. Тэр хүндээ хол сайны дээжиг өгнө. Алс сам явахт нь араас нь өрөөж хоцорно, өрөөнө. Хаач явсан өрөөх. Ажилдаа гарсан ч өрөөнө. Хол явсан ч өрөөнө. Айл хэсэгчээсэн ч өрөө штэ. Ханийн юм чи өрөөдөг байхгүй юу? Чи минь алдсахгүй. Чи минь мундгаа. Энэ үг чинь өрөөл болоо явна штэ. Үг чинь өөрөө сайхан үг өөрөө өрөөл болдсон шүү. Өрөөл. Манайхан их багш хараал гэж байдгүй. Надад хүн хараал хийчихжээ гэж нэг хүн орж ирсэн над дээр. Хараал гэж юм байдаггүй. Та нар яагаад хараал гэдэг үгэн дээр айгуу тийм эмзэг тусаад байдгийг. Та хараал гэдэг үгэн дээр эмзэг тусах юм бол та өөрөө ойч. Үг өөрөө хэлсэж, үг өөрөө, муу үг өөрөө тийм хүчтэй. Шууд булгаж юм. Шууд одоо хөдлөнтэй тэглээд ойч. Явдал дундаа ойч. Би хараагдсан байхаа л гэдэг л та алдна гэсэн. Тэр хараал гэдэг үгийг хараал гэж тийм мэдэхгүй. Тийм тодорхой тийм юу байхгүй шүү дээ. Би бол мэдэхгүй юм бэ. Яагаад хараал гэж яриад байгаа юм гэхээр та нар дандаа муухай үг яриад байгаа. Та нар
Айгүй муухай гатуу үг. Гатуу олон үг чинь хоорондоо нийлэхээр хараал болд юм бэл. Би тэгж ойлгож хараал болд юм бэл үү. Тэгэхээр энэ өөрөөхөө одоо эмэгтэй энэ хараал гэж голцоо эмэгтэй хүмүүс хийдэг гэж бодд юм би. Эмэгтэй хүнээс хатуу үг гардаг. Тэгэхээр та нар хэтэрхий хатуу үгийг зөөлөж хэлжээ. Зарим бүр ингээ хатаархаж бүр шунж бүрээсээ хорсолтой хэлж байгаа айгүй муу хатуу үгээр бүр зэрлэг хатуу үг хэлж шүү дээ. Зохиод авахаас илүү муу хатуу үг хэлдэг. Тэгээ энэ үгчил хараалын болоо да гэж би боддог шүү дээ. Тэгэхээр явж үг чинь өөрөө эргэл эзэндээ очдөг юм а та нар битээ тэрэнд имзгэл. Тэр хүн тийм үгийг хэлснээрээ би дэлцсэн. Хэлцсэн шүүс. Тэрийг би чадцсан гэдэг гайхуулаад идэв үгүй шүү дээ. Наандаж 3 сарын дараа цаандаж 3 жилийн дараа тэр хүн өстой сонирн болно. Үг гэдэг өөрөө заавал эзэндээ эргэж ирдэг шүү. Тэгэхээр амаа мэдэж, үгээ мэдэж яваарай гэх монголчууд ярьдаг чинь тэр. Та нарын амны бэлгээр явдаг. Монголчууд амны бэлгээрээ явдаг. Амны бэлгээрээ та нар босоо заяагаа хөглөж байгаа нь тэр. Хүчтэй үг хэлэхгүй, хол үг хэлэхгүй, оюунлог үг хэлдэггүй. Өөрийнхөө тарих толгой гоё өгөөр цэрэглэхгүй л бол та өөдлөхгүй. Тэгээ нөө байгаагаараа л нойрмоглоо л унтаа юм шиг байд нөө хямрал ундаа арилцж таньд гэж нэг ном уншуулахаас энийг хэмжээрс өөдөлтгүй гэдэг нь номоор өөдлөхгүй тэр ламар ч ном унших гэж бараг өөртөө уншихаас та нарт уншихгүй тэр үчи өөрийгөө яа гэж байгаа чинь. Тэгм учраас харин тэр хүнийг гэрт байгаа 2-3 эмэгтэйчүүд тэр хүнийг үгээрээ босгож ирэх хэрэгтэй байхгүй юу? Гадаа гараад тэр хүнийхээ нэрийг тэнгэрт хэлнэ. Чи юу мундаг агуу. Жохон бахта чи ямар гоё хүн байлаа. Сэргэлэн цовоо, авьяас чадвартай. Агуу. Чи агуу ч удахгүй дэлгэрнэ. Би чамайг мэддэг гэл наранд хэл. Тэгээс хэлнэ. Хурдан. Ер нь ямарваа ивэг дандаа наранд хэлжээ та нар. Уучлаарай надыг өршөөгөөрөө гэж байгаа л хэлдэж ш одоо тийм юмыг. Уучлаарай өршөөгөөрөө би одоо ингээд дүүгээ хэлэх гэж байна. Манай дүү нэг ингээд байна өршөөгөөрөө. Манай дүү ийм хүүхэд байгаагүй маа багада айгүй олон төрлийн авиастай хилэмгээ доломгоо. Өстой оюунлаг хүүхэд байсан чи одоо бүр мэдхгүй хань ижилтэй болсон чи энэ мэн одоо бүр үгэн цаашаа ороод бүр нэг л бордаар суух гад нэг л үгэнд орж өгдөггүй нэг л сонирн байна. Миний дүүг авраараа гэд. Төрсөн та нар хэлдэг. Төрсөн та нар. Төрсөн хэлнэ. Хар хэлгийн хүний үг жоо хол ирдэг. А төрсөн нь төрснөө хэлнэ. Игчдүүсийн хүүхдэд та нар хэлнэ шүү дээ. Оо тэдний хүүхд ямар амаатай ингэ тэгж болохгүй. Игчийнх нь хүүхд, ахынх нь хүүхд эвгүй өвдөөдэвэл, өвчин ээрээдэвэл та нар нарлуу хэлнэ шүү дээ. Нар гэдэг чинь авралын эзэн. Нар өөрөө. Тэг гэрэл өгöd ш нар та нарт. Нар гарахаа бид чи бүгд тэнийгээл бүгд гоё толгоо өөд сэтгэл өөд гоё явдаг гэсэн нартаа өглөө. За та нар байхгүй болгоод бүгдээр одоо юугаа өмсгөө нар алах гал бүгдээр айгаал. Үс толгоогоо яах вэ ихүү гэл одоо эмэгтэйчүүд чи нар байхгүй бол их юм болноо. Залуучууд бол таахгүй. Тэм учраас ийм гоо дөрвөн үлрэлтаа нартай. Тэгээ гадаадын тэр олон жуулч чинь Монголын өвлөн илүүх зунаасаа өвлөн илүүх тансаг юм байна гэдгийг чи ирээд бээрээ хараад мэдчихэж ш. Өвлийн үлрэл хамгийн тансаг үлрэл. Цас гэдэг тийм агуу. Мүс бас агуу. Мүс. Тэгээ мөсөн дээр очиж гулгах. Тэгээ та нар одоо гол ус ингээд хаянаасаа гэж зайрмагддаг ч жоохон ингээ мөстөөд ингээд аюу нэгхэн. Одоо нөгөө юу гэдэг мөсөн ч гэж аюу нэгхэн. Одоо мөс дөнгөж зайрмагдаж ирж байгаа тийм мөсийг таарах юм бол өршөө гэж хэлж байгаа. Заавал өршөө гэж хэлнэ. Одоо уснаас одоо ямарваа юм бид нар чи хоолнд орж мөнгөө төлөөд ордог шиг. Ер нь амьдралд үн цэнгүй юм гэж байхгүй. Бүх юм үн цэнтэй шүү. Тэр голын урснаас мөс авч идэх гэж байгаа бол бас уучлалтгүй. Өршөө гэж та зөвшөөрөл авч хагаад тэр мөснөөс жоохон хугалж амандаа хийгээд гүлгэж идэнэ. Хацахгүй. Одоо юу гэдэг цас мөсний дээжийг амсаж гин гэсэн үг. Хэдий ч нэ цас мөсний дээжийг амсах хэрээрээ сайн. Хамгийн сайн.
29-нд маш их чухал өдөр байгаа. 12 сарын 29-нд түн болгон гэр гэрээсээ дордороо өөрийнхөө хувийн амтлагаануудаа өгөөд гараад ишээ тэнгэр лөө. Багшнаас ажиллаа сүүлийн 5 хоногт ажиллаа тэнгэрт одооноос дүгнүүлж байна. Юу жилийн ажлыг одоо 12 сарын сүүлийн 15 20 хоногт би ажиллаа тэнгэрт дүгнүүлдэг. Одоо ямар гавья одоо хийсэн гиснэ бүгдийн тэнгэрт мэдүүлдэг жилдээ. Тэгээ жилийн ажил гайхамшигтай гоё. Ерөөдөө саар юм байхгүй. Тэгээ олон хүн гоё эмчлэгдэж, олон одоо хүнийг эмчилж ард нь гарснараа, олон хүнийг одоо эрүүл сарвал болгоснороо, хөл гартаа болгоснороо, олон хүнийг хавдраас сэрэмжилснээрээ нойр улчирхаа хүртэл идэгдэн штэ. Одоо сайхан сэтгэлтэй хүний юм өөрөө идэгнэ. Сайхан сэтгэлтэй хүн. Тэгээ санаа муутай, хартаа, хортоо, шартаа, атаархан хүмүүс удаа идэгдэг шүү. Тийм учраас би хэлж штэ. Одоо энэ цасан дээр хор шар атаа жөтөөгөө хурдан гаргаараа, өөрөөсөө гаргаж холдуулаараа гэж хэлээд штэ. Холдуулаараа. Харийн нутагт очиход Монголынхаа өвлийн үлрэлийг цасыг маш их санаж өгүүлж заримдаа нулимс гардаг байж үлээ. Тийштэй. Яг үнэн. Харийн нутагт бол ийм цас ховор. Их ховор. Чиглэг газар болохоор цас нь буугаал хайлчтэй. Буугаал хайлна. Буугаал хайлна. Зарим газрын цас бол шороотойгоо үйдээ. Шороотойгоо. Монголын цас цаана өнгөн. Бусад гариг ертөнцийн цаснаас өнгөн дэндүү цагаан. Тансаг. Тэр ярин цас чинь тансаг гэж хэлээд ш та. Тансаг. Гайхамшигтай. Арай л өөр. Энэ гой гариг ертөнцид, энэ гой нутаг оронд бид нарыг газар нутаг чинь үеийн үед энэ та нар газар нутгаа өвлөж, үеийн үед малтаага, газартаага хүнтэйгээ эрүүл сарвал байж инх тух амьдарч үеийн үед Монгол гэдэг хүн амыг өсгөж бүгдээрээ бүлээрээ хамтаараа урт наслаараа гэж ийм газар нутгийг бидэрт оршоож өвдөц мүлдээжээ үеийн үедээ. Энийг бид нар залгамжилж авч явж байгаа нь үнэ. Тийм учраас тэнгэр харж, тэнгэрт итгэж, тэнгэрээр тэтгүүлж, тэнгэрээр бахархаж, тэнгэрээрээ гайхуулж, цасаар гайхуулна. Бид нар монголчууд үлрэлээрээ гайхуулж ш тийм гоё хүмүүс. Зөвхөн одоо тэр наадам цагаан сараар ш. Үлрэл чинь өөрөө баяр. Үлрэл болон өөрөө өнгөтэйгөө өөрөө одоо үлрэлч өөрөө өнгөтэйгөө одоо байгальтайгаа, агаартайгаа, устайгаа, шороотойгоо, нартайгаа, цастайгаа, устайгаа үлрэл болгон гэж жамаараа бүх юмтайгаа ирдэг. Жилийн одоо цас, жилийн өвөл давтагдчихгүй, юм давтагдахгүй. Тийм гоё. Тийм учраас гайхамшиг гэж байна. Та нар гэр бүлийн зураг маш их авахулж байна манай монголчууд. Хосоороо маш их зураг авахулж байна. Тэ. Тэгээ зурган дээр илүүх ирчүүд дандаа зогсож авахулдаг шүү. Сууж авахулах цэртэй. Дандаа зогсож авахулна. Хантайгаа хоёулаа авахулж байгаа тохиолдолд эмэгтэй сууж эр нөхөр ард нь зогсож авахулдаг. Зогсож. Эмэгтэйгээ хүндэд суулгадаг. Эр хүн бол босоо заяатай гэдэг утгаараа би хэлсэн шүү дээ. Гэрийн эзэн, нутгийн эзэн, Монголын эзэн гэдэг утгаараа байнга зогсоо. Хямралундаа зогсоо байх ёстой. Эр хүн эмэгтэй хүн яагаад сууж байгаа юм гэхээр эмэгтэй хүн болгонд энэ доор сав гэдэг агуу эрхтэн байдаг. Энэ савн дотор хүн бүрлддэг учраас агуу эжийн нарыг хүн бүрлдүүлж орчлонд хүнээр дүүргдэг учраас эжийн нарыг хүндэлж тэнгэр суулгадаг. Тэгж эрхэмлдэг. Эцэг нар босоо тавилангаараа үр хүүхдээ ханаа хамгаалдаг учраас явдал судалт ихтэй учраас ирчүүдийг дандаа зурган дээр зогсоо ахуулдаг. Сууж байгаа ирчүүдэд тэнгэр таата биш. Хэрвээ суух тохиолдолд өршөө одоо маргааш зураг ахуулна гэдээ одоо сонсцсон бол ирчүүд мань наранд гараад гэр бүлийн зураг ахуулах нэ. Хамт олонтойгоо зураг ахуулах нэ. Би одоо байгууллагын хамгийн ахмад нь юм аа. Би хамгийн хүндэт шагналд авсан юм аа.
Тэгэхээр би надыг одоо хүндэт хүн гэдэг утгаар суулгах баха. Та нар надыг ойлгоорой гэд тэнгэрт энэ байдлаа та тайлгнж хэлнэ. 3 хоногийн өмнө 48 цагийн өмнө тэнгэрт мэдүүлнэ. Тэгээд сууж болно. Ямар холын замд гарахад, отон медаль авахад, шинэ хүн төрөхөд дандаа ямар нэг үржилж тэнгэрт мэдүүлж явах хэрэгтэй. Тэнгэрт. Та бодлороо л ярина. Өглөө нар руу хараад хэлчихдэг. Нар руу хараад. Нар гэдэг та нарын мэдээллийг маш гайхамшигтай тэнгэрт одоо дамжуулдаг. Тэнгэрийн агуу аавууд, хаадууд, ирчүүд нараар дамжиж та нарыг мэдлж, та нарыг хүлээн зөвшөөрч, та нарыг бас дээрээс шинждэг. Тэгээ тэнгэрийн ирчүүдэд бид нэр хамгийн Монголын өнөөдрийн орчин цагийн 21-р зууны эмэгтэйчүүд ийм оюунлаг, ийм одоо өв уламжлалаа алдаагүй мал ахуйтайгаа байгаа, цагаан эдээтэйгээ байгаа, мах шүлтөөгөө байгаа, тавуу шуу малтайгаа байгаа, газар шороотойгоо байгаа, үр хүүхдтэйгээ байгаа, удмаараа байгаа бид нар талархаж тэнгэрт байгаагаараа хүндгэл үзүүлэх ёстой. Нэр усаа хэлэх ёстой. Тийм гоё. Шинэ оны зааг дээр бүгдээрээ эрүүл их байгаа. Өшөө урт наслах ёстой. Би урт наслана. Би урт заяатай. Би өндөр заяатай. Би босоо заяатай. Дандаа өөрийгөө гоёор хэлж тэнгэрт хэлж би урт насламаар байна. Өндөр насламаар байна. Ер нь монголчуудыг ээж аав, эмээ өвөөгийнхаа насыг давж яв гэдэг ш. Давж, гитгэлж яв. Туулж яв. Насын. Юу даавах нь битийхийг бараг зарим нь очиж байгаа нь байхгүй ш. Ээж аавах нас нэр очих нь байхгүй. Нөгөө зарим настангууд 90 хүрж, 80 хүрж, залуучууд нь эрт замаасаа халиа явчих. Энэ чинь сайн биш шүү, сайн биш шүү. Болж игэл би хэлж шít. Хүн нэг номерт ууж идэх яах вэ? Ууж идэх. Энэ монголчууд ууж идэхийг хол хайдаг шүү дээ. Хол боддог. Нэг номерт над эрүүл мэнд. Та нар машин техникээ болохоор хөөх үзлэгт оруулаад зүгээр өстө. Хөө бүтэн онцлогоонд оруулаад. Дотор гаднаггүй одоо солиулаад, тосмааслын солиулаад, дугуйгийн солиулаад тий одоо эрг шургийн солиулаад бүр тэгээд одоо 7-оос наагур угааш тий. Янзын гоо бензин досын дүүргээл бүх юм дүүргэн. Тэгсэн хэрнээ машины эзэн өөрөө машин нь хамгийн гоё. Өөрөө 0. Энэ доторх өөрөөхөө би энэ доторх эргэтэн системийг та ер нь мэдэж гин үү? Энэ доторх эргэтэн систем чи эрүүл үү? Машин олон эд ангитай байдаг шиг хүний доторх эргэтэн систем тийм олон эд анги байна. Энэ олон эргэтэн систем эрүүл үү? Машинда үнэнхөх мөнгө зарж байгаа маа. Машинда. Яг болно хэрэглээ юм чинь болно. Гэхдээ та өөрийнхөө доторх элэг, ходоод, бөөр, цөс, нойр улчирхаа, яс чи бүх эргэтэн систем чинь тосмааслан дуусаад байна шүү. Тосмааслан дуусаад таны бие чинь бүр хөрөөд хөл гар захын мэдрэлийн систем чинь нэгсэндээ хөл гар чинь байнгын дөрвөн үлрэлдэ хөв хөтө. Дулаацдаггүй. Энд чинь яаж байгаа? Таны тосмаасл дуусчихаар таны цус чинь өтгөрөөд бие чинь хөв хөтөн. Хүүтэн пар гэсэн үг. Хүүтэн пар болсон тохиолдолд таны бие дотроос өөр аяндаа биологийнхоор замаар хөгшрөн, өвдөн, олон эргэтэн зэрэг өвчлөн. Тэрийг манай ирчүүд хэлдэггүй, ярьдаггүй явсаар хагаад хөндрүүлчдэг. Хамгийн гамнах эргэтэн бол толгой, хөл хоёрыг тэнгэр бол хамгийн гамна гэдгийг. Хүний толгой тарих руу цохиж, дэлсэж болохгүй. Цээртэй. Та хүний толгой цогсон бол та өөрөө толгоогоо ген гэдэг. Тэнгэр тийм амар цээр ёс өгдөг. Хүний хөл рүү өшөглөж цохиж болохгүй. Энэ хөл чинь хүний босоо заяа энэ бие чинь ганц тээж авч явдаг хөлийг гэмтэж болохгүй. Тэр хүний хөл рүү өшөглөж болохгүй цээр ёсонд ордог. Хөл толгой хоёроо нэг номерт гамна гэдэг. Хөлөө алдаж болохгүй, толгоогоо алдаж болохгүй. Ухамсараа алдаж болохгүй гэсэн үг. Доороосоо хөлөө жиндүүлж болохгүй, толгооноосоо жиндүүлж болохгүй. Хамгийн муу.
Тэгээ багш нь хөлөө сайн угаагаараа, хөлөө сайн тослоорой. Одоо өвлийн цагт хөл бас даарах гэдэг. Өвлийн цагт хөлөө сайн угаагаад хөлөө сайн тосолж, угаасан бол сайн тосол. Вазелин болно, шар тос болно, сүүлний тос бол тос бол тос штэ. Та сүжиглэх юм бол бүх юм чинь танд өөрөө өгөөж өгнө. Хөлийг хураашуулж болохгүй, хөлийг сайртуулж болохгүй, хөл голцроотож болохгүй, ивэр ургаж болохгүй. Таны арчаагүйгээс болж хөл үнэр ордог. Таны арчаагүйгээс болоод хөл шивэртдэг. Мөөгөнсөрддөг. Хөлийн салаагаар юм гардаг. Таны арчаагүйх байхгүй юу? Хөлийн салаагаар юм гарна. Тэгээ шивэртэй болно. Тэгээ хөлийн үсгитэн, ивэр ургана. Энэ чинь хум хүний өөрийн арчаагүй байдал байхгүй юу? Яасан арчаагүй? Ус байж хахад монголчууд юу л бол юу бай? Монгол бол гайхамшиг. Тийм учраас хөлөө арчил. Толгоогоо арчил. Хөл толгоо эрүүл байхад бие организм ерөнхийдөө давгүй шүү. Тийм учраас ерөнхийдөө бодол сэтгэлээ зөв байлга, сэтгэл санаагаа зөв байлга. Тэгэл алдчихгүй. Хөлнөөсөө даарах гэмээр та доороосоо даараад ивэл хоолоо өвдөн. Эрэгтэй хүмүүс доороосоо даарах хэрээр хоолоо өвдөн. Тэгээ нойргуудалд орно. Тэгээ яс өвдөн. Хөлнөөсөө жинт хэрээр л таны тэгэл доторх биологийн нас чинь муудаал. Юу 100 наслах вэ? 70 80 хүрхэн үү? Ясаа хөлдөөгөөд. Тэгээ ясны ангинаад ах чинь тэгээ явчихлээ манай ирчүүд. Чүд зугаал яваад. Хилдэггүй хамгийн муу. Доороосоо даарч ясаа хөлдөөж болохгүй. Ясаа хөлдөөж болохгүй. Яс одоо хүний хамгийн гол одоо хамгийн одоо тулгуур эрэхтэй яс шүү дээ. Тэгээ ясаа илүү гамнаж, шүдээ илүү гамнаж, өөрийгөө гамнаж ерөөдөө хүний биед хэрэггүй эрэхтэн байхгүй шүү. Хэрэггүй юм шиг л хаалгаанд орчих. Хаалгаанд орчих гэдгээ болоороо та нар. Та нар өөрөө өөрийгөө хайрлахгүй, тосмааслаа нөхгүй, энерги эрчмээ нөхгүй, өөрийнхөө цусыг халаахгүй бол доторх эрэхтэн өөрөө алсаараа мууддаг. Бараг машинаар ярих юм бол над дээр зүгээр аахтанд орохоос нагвар л орж. Би хэлээ. Та бараг машинаар зөөрлөх юм бол та бараг аахтанд орохоор болсон байна гэд. Эрэхтэн үнийг ч хэлжсэн би эмэгтэй үнийг ч хэлжсэн. Тэгтлээ муудаж ирдэг байхгүй. Бүр бие хайцсан. Им уугаад намддаггүй, дартны уугаад даралт одоо буудгээ багшаа. Унтдаггүй гээл ороод ирж. Арай л аймаар. Энэ биеийг залуу байгаа дээр нь цус шингэн байгаа дээр нь тий одоо өтлөх нас руу явхаас нь өмнө бид нар ээж аваахаа насан дээр эрүүл саруул очимоор, нэмээ өөхөө насан дээр өшөө эрүүл очимоор, өшөө энэ залуу байдлаа хадгалаад бид л олуулаа. Одоо Китач, Япон солонгосоор чи өндөр насламаар шүү. Чадна шүү манай монголчууд. Дааж эрүүл мэндийн мэдлэг алга. Ямар ч эрүүл мэндийн мэдлэг байхгүйгээс болоод өвдсөн ч өвдөөгүй юм шиг шүд зурж явсаар юм байгаа. Тэгэл чад хийчих юм аа. Арай л богинохон настай юу? Болохгүй шүү дээ. Тийм учраас хүн болгон дор өөртөө итгэлтэй байж, өөрийгөө таал хайрлна, өөрийгөө таал аварна, өөртөө таал итгэнэ. Тэнгэрийн охин, Тэнгэрийн өвгөд бүгдээрээ Тэнгэрээс ирсэн. Тэнгэр харж гин, бидэрт итгэж гин. Тийм учраас дотроосоо ирүүлжиж, дотроосоо өөрийгөө энергижүүлж, дотроосоо одоо бүгдээрээ сэрж үедээ ирүүл өвдөх юмгүй гоё амьдрээ. Ирүүл саруул амьдрээ. Ийм уухгүй яв. Ийм уухгүй. Хоёр агш нь ийм уухгүй олон жил болж ин дөө. Энэ тэнгэр үйл аваад ийм ер нь ийм эмний нэр мэдэхгүй шүү дээ. Хоёр агш нь мэдэхгүй. Одоо сүүлийн үеийн эмнүүдийг мэдчихгүй. Одоо хүмүүс багшаа ямар тус хийх вэ? Ямар мэдэхгүй. Мэдээ аптикаас асуу. Битэрээс битээ энэ тэр асуудаг. Юу хэрэгэлж үзэх хүмүүс чинь энэ тэрэ мэдэхгүй. Та нар битэр имлэхэнд яваад байвал бүр энэ тэрэнээс гарна. Өвдөхгүй тэгээ хөө юу гэж өвдөх юм. Тэгж гоё явдаг. Ирүүлждэг гэсэн. Тогтмол яваад байвал цоо ирүүл болно ш. Өвдөхгүй. Монголчууд тийм агуу ард түмэн байсан. Ямар өвчнийг баг дээр нь дарж өвчнөөсөө сарнина. Тэгээ урт насалдаг. Дээр үед маш олон жил насалж маш өндөр настай байж дэлхийд
өндөр насаараа монголчууд гайхуулдаг байсан бол одоо өнөөдөр насаараа монголчууд гайхуулж чадахгүй болж шүү. Айгүй богино наслаад байгаа юм шүү. Энэ хамгийн харамсалтай байна. За тэгээ бүгдээрээ шинэ оноо гоё гаргаж, зөв гаргаж, нэг уух шаардлагагүй. Ерөнхийдөө шинэ жил болоход хүүхдүүдэд бас нэг тийм ерөнхийдөө багшийн өвлийн үйлрэлийг хэлж өгье. Энэ өвөл чинь өөрөө тийм одоо агаар нь хатуу, ширүүн, хүүтэн одоо өвлийг бол харгис гэж хэлдэг үнэн. Гэт хатуу, гэт ширүүн 30 40 50 хэм хүртэл одоо хөрдөг. Ерөнхийдөө Монгол бол илүү тийм хүүтний одоо орон одоо өвлийн цагта хөрсөн дээр зарим газараар. Тэгээ мал бүр зогсоогоороо одоо тэгээд хөлдөж байгаа нь тэр. Тэм учраас энийг монголчууд давж гитэлж ирсэн ард түмэн учраас өвөлдөө бүгдээрээ одоо жоохон бие мэдэж те эрүүл мэндэ мэдэж энэ болгонд ордороо одоо хувцаа одоо зөв одоо зориултаар нөмсөж зөв байх хэрэгтэй. Гоё байх хэрэгтэй. Тиймээс өвлийн үйлрэл тийм гайхамшигтай. Тиймээс жилийн өвлийг бидүүлээ өнтөө зөв урт насалж гоё давъя. Би сая юу хэлэх гэж байгаа мартчихваа. Тийм учраас бүгдээрээ үлрэл да. Шинэ оноо гоё гаргаж энэ өвлийн үйлрэл да одоо нэр энэ хүүтний үйлрэл да юу хориглох вэ гэхээр хоёрдугаар хоолыг хориглоно. Хоёрдугаар хоол чинь зөөлхөн хоол багсаа аргун хоол биш зөөлхөн ногоо голдоо орсон байж болно. Тэгээд халуун ногоог хориглоно, цагаан будааг хориглоно, чихэр жимсийг хориглоно, гаацтай имийг хориглоно, спиртийн имийг хориглоно. Тэгэхээр та нарын шинэ жилийн баярын имийг ерөнхийд нь би хэлчихэж байгаас энэ болгон чинь монголчуудын өвлийн үйлрэлд цэриусанд ороод байгаа. Цэриусанд. Яг л монголчууд дээр юус нь мал аж ахуйгаараа зөвхөн явж исэн болохоор өвөлдөдөндөө махаа чанж хийддэг. Гэтэ өдөр болгоо юу гэвдээ юм шөлтөө хоолндоо багаар хийгээл дандаа голцоо өвөлдөө дандаа шөлтөө хоол идэнэ. Шүл устай хоолыг төлхөө идэнэ. Шингийн эмийг бас төлхөө монголчууд хүүтийн эмийг цээрлэн хүүтийн юм ууж болохгүй. Өвлийн үйлрэл хүүтэн байхад та нар хүүтэн ус хүүтийн имийг цээрлэн болохгүй. Тэгээд чихэр жимсийг маш багаар идэн. Зөв амсаал боллоо. Тэрээс тавгийг дуустал нь идэж болохгүй. Сахарын төрлийн юм та нарын доторх эргэтэн системийг хордуулж яах гэж болох. Сахар бол ерөөхдөө хор. Тэгэл ойлгоч. Тийм учраас манай дэлгүүрүүдээр ямар их одоо тэр одоо гадаад дотоодос ямар их одоо валютаар бэлгэнд одоо ямар их чихэр шоколад оруулж ирнэ юм бэ? Энэ тийм сайн биш. Гадаадын хүмүүс тэгж чихэр шоколад иддэггүй юм биш. Чихэр нь дурлдаггүй юм биш. Манайхан бол дэндүү баярлаж, дэндүү шоудаж, дэндүү шинжил энэ баярыг их хүчтэй өөргөн хийдэг болж байна. Одоо энийг жоохон багасгамаар байна. Надыг баг байхад шинжил гэдэг чинь зөвөр нэг жоохон ор нэр төдийл хийсэн нэг тэмдэглэсэн болоо салдаг. Нэх юм нүсэр биш. Баярт нэг ач холбогдол өгдөггүй. Одоо ч баярт ямар ч их баяр юм бэ? Аазтай хамгийн их баярладаг хүмүүс нь манай монголчууд болж ш. Ямар олон баяр вэ? Жилд одоо хичнээн баяраар хичнээн хоног амраад байгаа юм бэ? Тэг хизээ нь ажил энэ улс орон чи хизээ хөгжих. На баярыг жоохон багасгамаар биш. Хажуугаар нас төрсөн өдрийн баярыг чичээ бас гэж одоо. Ер нь монголчууд чинь дээр үсэ насаа нуудаг төрсөн өдрөө нуудаг. Энэ хуучны хүмүүс чинь төрсөн өдрөө ч мэддэггүй шүү дээ. Тэгэхээр та нар баг төрсөн өдрийн баярыг бэлэг авах гэдэг юм шүү. Зүгээр агараа. Ямар гавья байгуулсан гэж бэлэг авах гэдэг. Өөрөө өөрсдөө цэгнэрээ та өөрөө хүнд бэлэг өгсөн юм уу? Та хүнд баярын мэдлэгийг дэвшүүлсэн юм уу? Өөрөөсөө юу ч гаргаагүй хүнээс авах айгүй дуртай болоод байгаа шүү манайхаа. Болиороо. Тэгээ нэг шагналт дуртай. Нэг одон медаль дуртай. За одон медаль шагнал гавьягаараа бол ер нь дэлхийд 1 номерт орно дөө манай монголчууд. 1 номерт орно ерөөдөө. Зөөр Монголд ер нь гавья таваагүй хүн байгаа мó.
ерөөхдөө пэг гэж хүн болгон зөв гавьяа шагналд авах гэж тийшээ. Тэгээ Монгол хөгжиж байгаа нь хаанаага. Монголын хөгжил тэгээ одоо хаана яваад байгаа. Тэр олон одоо шагнал байна. Гэ шагналдаа дагаад Монголоо энэ хөр шороогоо энэ үр хөвгтэй энэ Азийн орнууд чи ямар гоё хурдан хөгжөөд байна. Нүдний дор. Та нарыг одоо унтчих хооронд тэр наадам хэсээ баярлж байхад тэнд сажихэн хурдстаа хөгжил явагдаж шээ. Цагаар хэмжигдэж шээ. Яа. Та нар хажууд энэ хөршүүдээр хятад руу ороход л мэдэгдэн дээ. Ойрхон. Тэгэд бидний байж байгаа. Тэр гавьяд одон медаль яах вэ? Наад өөрийн хувийн чанар, хувийн шинж чанар, хувийн сэрхүү оюун, ухамсар нэг л бодох цаг болсон шүү. Өнөөдөр бодох цаг болсон. Одоо жоохон шудраг бай, үнэн бай, зөв дугрыг. Ерөөдөө зөв явахад ерөөсөө хинч хождохгүй, зөв явахад ерөөдөө хинч буруутахгүй. Яга төрд бас аваа залуу одоо шудраг гой залуучууд дуурч бас зөв байна. Би бас тэр зөв залуу шудраг дуурч байгаа залуучуудыг маш дотроо багшин дэмжиж байгаа. Бүр тэнгэрт мэдүүлж байгаа. Зөв хүнийг би дэмждэг өөрөө. Дэмждэг. За тэгээд та нартай шинэ оноо гоё ухтаараа бүгдээрээ босоо заяатай, тэнгэр заяатай байгаараа. Жинхэнэ монгол хүн бид нэр тэнгэрлэг хүмүүс. Дэлхийн өнцөг булсан бүрт байгаа бүх монголчуудаас баярын минь төргий. Шинэ оноо бүгдээрээ гоё гаргаж өглөө болгон нэг нарны дор өнцөг булсан бүрээс хардаг. Дэлхийгээр таран сууж байгаа монголчууд их байгаа. Наранд л нэрээ хэлд. Тэгээл болоо. Амьдарч байгаа газрынхаа нэрийг хэлд. Тэгээл болоо. Тэгээ ирэхэд жоохон хямарсан юм а би эсэрч байгаа цасандаа хэлчихээ. Өглөө нарандаа хэлчихээ. Тэгээл болоо. Ирэхэдөө ямар нэг асуудал руу заавал нэг бөө хайгаа, ламбай хайгаа, зурхаач хагаад авах шаардлага байхгүй. Хөх толботон та нарын бүх юм таны гарт. Бүх юм таны зүрхэнд, бүх юм таны уурах тархинд байдаг. Та өөрөөсөө асуу. Өөрөөсөө нэх, өөртөөгөө ажил, өөртөөгөө тул. Таны хувь заяа таны гарт байгаа шүү. Тэгэл болоо. Тэм учраас хүн өөртөө л итэг, өөрөөрөө гайхвал, өөрийгөө магт, өөрөөрөө дэвш, өн санаагаараа дэвш. Тэгээ шинэ оноо бүгдээрээ гоё инээдэр баяр хөөрөөр ажил амжилтаар дүүрэн сайхан ухтаараа эх ондоо хэдүүлээ бас гоё уулзъя. Багш нь бас шинэ он гараад хөдөө явах гэж байна. Ажлын томилтоор ерөөг тэнгэрийн өвдөц битэрэг болж дандаа л хөдөө агаар л болдог хоёр багш нь. Тэгээ шинэ он гараад хоёр багш нь хөдөө яваад тэгээ эргээд ирнэ. Бүгдээрээ дороо одоо шинэ оноо одоо нарнаар ухтаж шиний одоо 1 сарын 1-нд бүгд урах нарыг харж шинэ оноо гоё ухтаад одоо бүх муу юм арилгаад бүгдээрээ ирүүлэх шинэ ондоо гоё орно ш. Аз жаргалтай инээмсэглэл дүүрэн, гэр дүүрэн хамт олноор ах дүүсээрээ найзуудаараа гоё шинэ оноо гоё ухтаа шүү. За та нартай маш их баярлалаа багш нь талархалтай итгэдэг шүү багш нь та нартай. Сайхан баярлалаа. Баярлалаа та нартай.